Чөлөөний хувьсгалын өмнөх үеийн олон улсын цэрэг улс төрийн байдал Монгол хамаарах нь гэдэг сэдвээр доктор Мягмар илтгэл тавина. За тэгээд нэгдүгээр одоо энэ хуралд оролцох бололцоо болгосон зохион байгуулж байгаа хүмүүст талархал илэрхийлэх ёстой. За сэдвийн тухайд бол над нэг хандаад хоёр юм хэлсэн юм аусууд. За нэг нь үнэхээр энэ үндэсний сэргэн мандалтын хувьсгал Батламгаал бодлоготой нуяа та нэг Батламгаал бодлого судалдаг хүн байна. Орчин үеийн нуяад гэж. Тэгээ бас тийм ч байж магадгүй байсан баг тийм үү? Одоо ирэхш одоо ингээ бас одоо хумсрал амьдралаа гэж хэлэх байх бараг. Батламгаал бодлого судал зориулсан юм чинь. За нөгөө талаас бас зарим хүн тийм санаа хэлсэн. Гэхдээ ер нь тэр үед одоо та бас цэргийн хүн ч гэсэн бас тэр олон улсын аюулгүй талаас нь судалдаг, олон улсын харилцаа талаас нь судалдаг хүний нэг юу тэр үед чинь одоо Монгол орны гадаад дотоод гадаад нөхцөл ямар байсан юм бэ? Энэ үндэсний хувьсгал ийм харьцангуй амжилттай тухай үедээ ялахад энэ явуулж байгаа юм байна. Энэ ч би буцаачлаа. Хажуу талаар явуулд юм уу? Зөв. За. Тэгээд бас тэр гадаад нөхцөл байдал яаж нөлөөлсөн юм бэ гэд. Тэгээ би жоохон бодоод үзсэн чинь нэрэ тэр 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол улсын гадаад нөхцөл байдлыг бид нар ч нэг тэгээс урцсан өнөөгийн Монгол улсын гадаад нөхцөл байдалтай харьцуулахаар бас бодогдохоор юм их гарч ирж байна л дээ. Тэгээд нэг юм сэдв сонгоод нэг юмнууд хийсэн байгаа. За яг дээр нь бас нэг очир шалтгаан одоо та нар мэдж байгаа тэр геополитикийн хүрээлэн ч гэж ярьдаг одоо монголоор орчуулаад геободлого судлалын хүрээлэн гэж нэртэй болсон тэрийн бүс эвдэмжлэгээний байгууллагыг удирддаг. Тэгээ шавнырынхаа юмыг одоо би ч учиргүй геополитик судлаач нүг тэр хүмүүсийн ярьж байгааг уншаад бодоод байхаар бас ийм сэдв байж болох санагдсан. За нэг юм ашигтай. За эхлээд юу хэлэх чинь ихээр 19 дугаар зууны эцэс 20 дугаар зууны ихэнх үеийн Монголыг тойрсон олон улсын цэрэг улс төрийн байдал нь тэр үед бий болсон дэлхийг хамарсан тийм геополитикийн том хувирлын одоо хувирлтай их уялдаатай тэднээс одоо үүсэн гарсан маягтай байдгийг. Тэгээд би их олон энэ геополитик хувирлтуудтай холбогдолтой олон улсын цэрэг улс төрийн байдал гинүү том гүрнүүдийн хоорондын зочид сөргөлдөөн гинүү энэ олон асуудал дотроос нэг хэдэн Монголд хамааралтай байж явах юм сонгож авсан юм аа. Гэж бас бүгдээрээ гэхээр одоо дэндүү томдоод. За тэгээ нэгдүгээр асуудал. Ер нь геополитик судлалд бол байдаг гол асуудал хүн амын хүчин зүйлийн асуудал. Тэгэхээр тэр 21 дугаар зууны ихээр нэг иймэрхүү одоо тоо байдгийн. 1 миллиард 630 сая орчим хүн амьдарч байсан. Тэгээ тэвүүдээр болохоор их ялгаатай. Ихэнх хүн ам одоо 950 сая орчим нь одоо Аз төвд, Европод одоо түүний 3.1-тэй тэнцэх буюу 290 сая орчим, Африкт нэг 100 гаруй сая, Хойд Америкт нэг 80 сая, Өмнөд Америкт нэг 64-5 сая. За бусад тэр арлын орнууд Австрали 6.8 сая. За үүнээс одоо бидэнд хамааралтай Оросд 130 сая, Хятад 400 сая, Японд 50 сая хүн амьдарч байсан. За тэгэхээр ягаад ч гэсэн улс орнууд ингээ политикийн нөхцөл байдал бодлого энэ төр хүн амынхаа тоотой мэдээж хүн амынхаа чадвартай уйлдэн штэ. Тэгэхээр чи манай улсын иргэн тойронд иймэрхүү одоо олон 10 саяар тооцогдох хүн амтай улсууд байж тийм үү. За монголчууд тэр үед хэд байсан гэхээр ер нь л 600-аад мянга тийм үү. Орчим гэж одоо Маскийн судалгаагаар хэлэгддэг штэ. Тэгэхээр ийм одоо хүн амын хүчин зүйлийн үед ийм одоо геополитикийн орчинд монголчууд байжээ. Нэг юм хамаарч магадгүй гэж бодчих. За тэгвэл энэ хүн амын тооноос гадна хүн ам хаана оршин сууж байна гэдэг юм их чухал байдаг л да. Тэгэхээр ер нь энэ үед чинь дэлхийн хүн амын 19 нь гоцоо хөдөө аж ахуй эрхлээд нөгөө тариалан нүүдлийн аж ахуй эрхэлдэг уламжилт одоо гэдэг юм уу. Амын аргацаас аж ахуй эрхэлдэг 19 тэгж амьдарч байсан байгаа маа. Дөнгөж 10% нь одоо хотод амьдарч байсан. 100 мянгаас дээш хүнтэй хот бол ердөө дэлхийд 360 байсан гэсэн ийм тоо байдаг юм. За дараагийн нэг Монголд хамаарх нэг хүчин зүйлүүд нь колоничлол гэж юм. Одоо тэр үед юу болж байжээ гэдэг. За энд нэг юмнууд бичсэн байгаа. Ер нь үндсэндээ эдийн засгийн цэргийн хувьд хүчрхэг том гүрнүүд бол
20 дугаар зууны ихэнх гэхэд бол дэлхийг хуваагаад дууссан байсан тийм дүр зурагтай. За ийм тоонд орнуудын тоон ихэвчлэн Европын орнууд шүү дээ. Одоо Англи, Франц, Герман, Америк, Дани, Испани, Итали, Голланд, Португал, Бельги, за тэгээ Япон ордог. Ийм том гүрнүүд бол дэлхийг үндсэндээ хуваагаад явцсан. Хуваацсан байгаа. За энд нэг нэмж хэлэх нь манай тамаарх зүйл бол манж гүрний асуудал. Хэдийгээр одоо олон улсын тийм их сурвалжид нэг манжийг колонийн гүрэн гэж хэлдэггүй боловч тийм үү. Манай орны тухайд бол яах чаргагүй колони эзэмшигч орн, Монгол бол колони байсан. Ийм нэг хүчин зүйл байгаа. За тэгээд ер нь 90-ад он гэхэд бол колонийн орнууд чинь дэлхийн газар нутгийн 55 орчим хувийг, тэгээд тэр нь дэлхийн хүн амын 35% одоо хамарцсан тийм одоо нөхцөл байдал үүссэн байгаа юм. Яг ийм юм нэг олд Монгол улс байсан. За тэгвэл эн чинь юу болсон гэхээр ер нь цаашаа хуваах юмгүй болсон гэсэн үг. Энгийн үгээр ирвэл тийм үү. Тэгээ цаашаа яах вэ гэхээр хоорондоо л одоо булаацалтгаас өөр аргагүй ийм нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл тийм одоо харьцангуй найрамдалтайгаар дэлхийг хувааж авсан том гүрнүүд одоо хоорондоо колони эзэмшлийн төлөө дахин дайтах хэлбэртэй, дахин сөргөлдөх хэлбэртэй болсон. За энэ дээр нэмэгдэж гарч ирсэн хүчин зүйл юу гэхээр энэ колони орнуудын доторх ард түмний эсэргүүцлийн тэмцэл, үндэсний эрхчлөөний хөдөлгөөн, тэгээ бусад одоо үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөнүүд нэмэгдсэн. Өөрөөр тэр үеийн колонийн систем бас задрах гэдэг юм уу, тийм үү? Дахин хуваарлалт явагдах. За би та нарыг давхар өнөөгийн үетэйг харьцуулаад явж байгаа байх гэж бодож байна, тийм үү? Зүгээр колони гэж хэлэхээ бол ихт нь хоёр том системийн асуудал байна, тийм үү? Аз Европын асуудал байна, ойролт орнуудын асуудал ингээ уяад даанахтыг одоо замд дүгнээд яваахаа гэж би бодож байна. Би одоо энэ тайлбарлаж хэллэгүүгээр, тийм ээ. За тэгээд энд одоо Монгол хамаарах нэг зүйл одоо бас л манай хувьсгалахад нөлөөсөн гэж хэлэх зүйл бол энэ барууны соёл иргэншлийн тархалт дэлхийг хамарсан одоо тийм үзэгдэл болж явсан. За өнөөдөр зүгээр би ганцхан юм. Өнөөдөр ч гэсэн одоо барууны гэж ярьдаг наардчлалын үнцнийг эрхэмсэн, тийм үү? Одоо тийм соёл иргэншил дэлхийг ноёрох гал яваад байгаа шүү дээ, тийм ээ. Манайх тэр хөрөөн дотор явж л байгаа. Яг тэрнтэй зүгээр ижил гэж хэлэхгүй өөрөөр Европ болон Хойд Америкт бий болсон тэр нийгэм, соёл иргэншил, ахуй хөдлөх арга ухаан, үйлдвэрчсэн нийгэм, тийм үү? Ийм юм одоо колони орнуудаа өөрийнх нь барууны маягийн хэв заншлаа тулган хүлээгэх одоо тийм процесс хүчтэй явагдж байсан. Яг одоо нэг талаасаа бол тэр ядуу орнуудыг үйлдвэржүүлэх, тийм ээ, хөгжүүлэх гэх зам харгуутай болгох, холбоо сүлжээтэй болгох гэд явсан. Тэгэхээр тэр нараасаа одоо энэ нэг яриад байдаг. Тэр соёл иргэншлийн нэг барууны гэж ярьдаг хувийн өмч, тийм үү? Эд хөрөнгийг шүтэх үзэл. Тийм одоо ардчлалын үнчнэ гэж ярьдаг тийм одоо хөлсний хөдөлгөөр энэ ийм юмнуудыг дагуулад явж ирсэн, тийм үү? Тэгвэл нөгөө орнууд чинь колони орн байсан шүү дээ, Монгол адилхан. Одоо үндсэндээ л одоо нөгөө феодалын нийгэмд байж ирсэн. За тэгэхээр энэ бол одоо бас манайд нөлөөсөн гэж хэлэх гээд байна. За дараа нь нэг хүчин зүйл байгаа маань геополитикийн фактор гэдэг юм уу? Энэ Аз сэрсэн гэдэг. Зөв нь ганц Аз биш дэлхийн нийтээр сэрсэн л дээ. Миний түрүүний ярьдаг санаа колонийн одоо дэглэм тархаач ч юм уу? Ер нь энэ колони орнууд, эзэмшлийн орнууд хоорондын одоо зөрчил сөргөлдөө янз бүрийн хэлбээр хурцагдсан энэ үед бол одоо өөрөөр түрүүний ярьдаг ш нэг талаасаа эзэн боолын асуудал байна. А нөгөө талаасаа баруун дорны соёл иргэншил байна. Тийм уламжил. Ийм зөрчилдөөнөө сөргөлдөө дээр нь дотроо үндэсний хөрөнгөнүүд гараад ирсэн, тийм үү? Үндэсний хөрөнгөний дарлал одоо ажилчин одоо тариач ядуу шүлт ингээд ийм юмнууд одоо их бий болоод тэгээд одоо хүчтэй тийм. За яг манайтай хамааралтай гэвэл одоо манайтай хамаарна гэвэл одоо манжийн гүрэн ганхаад эхэлсэн, тийм үү? За энэ дээр нэмэгдээд Америкийн нэгдсэн улсын нөлөөш нэмэгдэж эхэлсэн, бусад барууны орны нөлөөш нэмэгдсэн. За хамгийн их ноцтой юм нь хаант Орос одоо хөгжиж байгаа Японы зөрчил энэ манайхыг иргэн тойрсон геополитик орон зайд хүчтэй нөлөөлж эхэлсэн. За энэ үед энэ Японы нэг Мэйжийн хувьсгал гэж юм болоод тэрний дараагаар Японд маш богино хугацаанд капитализм хөгжсөн шүү дээ, тийм үү?
Тэгээд Япон бод тэр бусад одоо тэр одоо колоничлыг эсэргүүцсэн ч гэдэг юм уу, хөгжлийн шин загсгсан орнууд дотор хамгийн амжилт орсон Япон тийм ээ. Яг тэгвэл дотроо нэгтгэж чадсан. Тэр барууны маягийн одоо соёл иргэншлийг нэвтрүүлэх, армийн орч үеийн болгох, үйлдвэрж их зөвс. Энийн дээр бол ард түмний нэгтгэж чадсан учраас Япон бол одоо хятад ч юм уу одоо бусад Азийн болон одоо дорны орнуудыг маш хүчтэйгээр одоо барууны орнуудад өрсөлдөх тэмцээнд гараад ирээд өөрөөр хэлбэл тэр Аз туусан хуваарлтыг эвдэх гол одоо хүчин зүйл нь бол Япон болж гарч ирсэн. За энэ дотор хэд хэдэн хүчин зүйл байсан л да. Тэгээд явандаа хөрөнгө оруулалтын хэлбэрээр Солонгос, Манжуур руу нэвтэрч эхэлсэн. Зүгээр энэний цаана бол Монгол руу орох гэсэн бодлого байсан тийм ээ. Одоо ингээд явсан. Тэгэхдээ нөгөө талаас нь хаант Орос чинь хүрээгээд хэлсээр байгаа төмөр замаа тавьсаар байгаад Монголд тулаад ирсэн. Зүүн хойд хятад ороод Манжуурт одоо нөлөөгөө тогтоогоод одоо зарим нэгэн бомбтуудыг аваад одоо та мэдэн шүү дээ. Одоо Форт Урагшаа одоо Дарнод Сибирийн төмөр зам гэж байгуулад ингээд ийм болчихсон нэг ийм нөхцөл үүссэн. За дараа нь хэлэх юм бол түрүү дурдаад өнгөрсөн энэ үндэсний эрхчлөөний хөдөлгөөн бүх оронд өрнөсөө. Энэ нь одоо нэг талаасаа гадаадын мөржигчд дотоодын феодлын дэг зурмын эсрэг одоо тариачид дэмжиж ирсэн. Тэрнээс гадна шинээр бий болцсон нэг ажилчаа анги, гар урчууд, 8-аач тэгээ тийм үү. Эдгээр чинь бүгд одоо өөрийнхөө үндэсний болон одоо эдийн засгийн эрхчлөөний төлөө дэмжиж ирсэн. Зүгээр бүх энэ хөдөлгөөнүүд бол үндэсний эрхчлөөний одоо үзэл баримтлалыг агуулгыг ухамсарч ирсэн гэвэл бас тийм биш л дээ, тийм үү. Гэхдээ энэ дотор одоо яг чаргагүй үндэсний эрхчлөөний агуулга энэ бол ялангуяа хятадын болон одоо манай монголчуудын жишээн дээр бол их яригддаг. За ингээд ийм бослог өмнө одоо баян газар авсан. За тэгээд одоо энэтэй харьцуулаад дараагийн хүчин зүйл нь яг манай эргэн тойронд байсан улсуудын одоо нөлөөгөө политикийн одоо нөхцөл ямар байсан бэ гэдэг. За хятад тийм ээ. Хятад бол одоо үндсэндээ одоо гүнзгий хямралд хүрээд одоо хятадын баг бүх мужийг хамарсан одоо тийм манжийн эсрэг одоо тэмцэл. Манжийн эсрэг л болоо хувирсан байхгүй төр өржсөн учраас. Тэгээ миний түрүүний ярьдаг энэ бол одоо хөрөнгөний арс авсгал энэ шинж байгаа юм. Зүгээр тариачд ийм бослогч байгаа юм тийм үү. Зэвсэг дээрэмчдийн ч юм би. Өмнөөс юм одоо баг үндэснүүдийн бослогч би. Ийм бүх энэ нь бол ерөөсөө бүхэлдээ нэгтгэж байсан зүйл нь бол манжийн одоо ноёхлын эсрэг хэлбэртэй болцсон ийм нэг хувьсгал явагдаж байсан. За ингээд хувьсгал гарсан. Одоо анх одоо энэ Ухаан гэж ярьдаг Учаан, Ханько, Ханьян гэсэн тийм 3 хотын одоо нэгдсэн нэрэлт энд 1911 оны 10 сарын 10-нд цэргийнхэн бослог гаргасан. Дүн өвлийн үүднээр л дээ. Тэгээд Ухааны гарнизон гэж нэлээд тэр үедээ хүчрэг гарнизон байсан цэргийн тэр босгочдын талд орсон. За ингээд л одоо энэс дахиавал ерөөсөө одоо юу гэдэг нь гэнжи уруул гэдэг шиг хятадын бараг бүх мужид бослог гаргаад манж нарыг хөөцөл. Манайч нөгөө сандаа өмнөх хөөсөн тэр яг энэ биш. Ингээд бослог гараад лүүмэн гараад одоо ингээд хойноос хотууд бол юугаар тусгаар тогтнолоо зарлаа. Тусгаар тогтнолоо явахдаа нөгөө манжаас тусгаар гэдгээ зарлаад ихсэн. За тэгээд 11 одоо цаашаа өргөжөө тэр Ханжоу, Шанхай, Шандун гээд асар том одоо мужууд биш үү? Тэд бол тусгаар тогтнолоо зарлсан. Тэгж явж байгаад чараа болдог. Тэгж явж байгаад одоо 12 дугаар сарын 29-нд одоо манай өдөртөө нэг өдөр штэ. Нанкинд болсон одоо тийм том хурал болоод энэ хурлаас бүгд найрамд Хятадус гэж байгуулагчныг зарлаад одоо Юан Шикаг ерөнхийлөгчөөр сонгож байгуулагдсан. За дараа нь одоо 3 сард болсон хурлаараа юу яасан байдгийг энэ Хятадын төв засгийн газрыг Бээжин шилжүүлэх. Өөрөөр хэлбэл ингээд Синхан гэж нэрлэдэг хувьсгал ялаад Аз төвд төсвөө Монгол хамааралтай цоошин одоо нөхцөл байдал үүссэн. Ийм л одоо үе. За Орос гэдэг вэ. Орос бас тэр тарьцсангуу одоо дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг байсан. Тийм ээ. За тэгээд бусад гүрэнтэй яг л адилхан өөрийн орон зайн одоо нөлөөгөө нээх барууны соёл иргэншлийг за тэр хийж ийжсэн том бодлогуудыг бүгд мэдж байгаа шүү дээ. Төмөр зам тавих, одоо Аз дорныг хөгжүүлэх гэдэг. Ингээд одоо Орос бол байсан. Гэхдээ одоо тэр нуран унаж байгаа манж гүрний
одоо орон зайг эзлэхийн төлөө ирмэлийн зэрэгцээ маш хүчтэй Японы эсвэлтэд тулгарсан. Орос бол гарцаа байхгүй гол өрсөлдөгч нь Япон болсон ийм. Тэрнээсээ гадна Орос өөрийнх нь дотор 5 оны хөвсгөлөөс эхлээ тийм үү. Одоо маш том бослог өмнө дэгдээд бас одоо нийгмийн байдал нь тогтворгүй байсан. Ийм одоо Орос орн бидний одоо хойтолд байжээ. За Япон. За би түрүү хэлсэн тэр Мэйжигийн хөвсгөлийн үед одоо их хөгжсөн маш хурдтай болоод хамгийн гол нь гадаад бодлогодоо цэргийн хүчээр төрөмгийлэх бодлого. Үүний тулд одоо ерөөсөө армаа хүчтэй хөгжүүлээд их газар тэнгис далай агаарт ч гэсэн одоо том даяавал одоо чадaltaй зөвтөчн байгуулах стратеги тавиад тэрийг үндсэндээ баг тэр үеийнхээ нөхцөлдүүд одоо хэрэгжүүлчихсэн. Одоо тэгээд цаашаа одоо орхоос өөр цаашаа бол одоо энэ багтаж чадсан стратегийн тэр хүчин чадал тэр ирмэл зэлийг тийм үү шинээр төрөн гарсан тэр үйлдвэрсэн Японы хэвлэлийг даас төвд дэлгүүрийн төлөө дан хийгээс л аргагүй ийм байдалд орсон. Тэр дайных нүрэн дотор Монгол одоо гэдэг орон багтж исэн гэдгийг одоо хэлэх ёстой. За Солонгосын талаар хэлэхгүй бол бас байж болохгүй. Юу болсон гэхээр 1894-95 онд Японийн тэр анхны дайм болсон. Тэгээ тэр дайнд бол үндсэндээ хятад бүрэн ялагдсан. Ингээд хамаг колони алдсан. Түүний дотор Солонгосын ямар нэг Солонгосоос хараат байсан одоо Солонгосын эрхийг Японд алдаад тэгээ тэр нь 45 он хүртэл үргэлжилсэн одоо тэр Японы төрөмгийлэн гэж хар үе гэж Солонгосчууд ярьдаг тийм үү. Ийм одоо байдал төрсөн одоо тийм Япон зөвхөн Японоос амбан захирч суудаг Японы нэг муж болж хөрсөн байсан шүү дээ 10 оноос хойш. За энэнд одоо нөлөөсөн одоо нэг одоо тэгээд нэг хоёр дайны асуудлыг аваад үзье л да. За энэ 1904-5 оны Орос Японы дайн гэж одоо бид их сайн судалсан мэднэ. За энэ бол одоо ингээд Манжуурт болон одоо зүүн хойдод тэгээд өвөр Монголд нөлөөгөө тогтоосон Орос Японы одоо тэмцлийн одоо илэрхийлэл байсан. За хамгийн гол нь Оросууд бол ямар нэг хэмжээгээр хятадтай тулган одоо зөвшөөрүүлээд тэр одоо Юданы мулан гэж биш үү тэнд далай төлдөдгөө одоо бид далай төлдөдгөө хоёр бомбттай. Одоош байгаа Дайлиан гэдээ байж байгаа. Тэгээ Порт Артур гэж байсан шүү дээ. Хоёр тийм том бомбтой. Тэр бол хаанд Оросын геополитикийн асар том бодлого байсан. Тэр хүртэл төмөр зам тавьдсан. Төмөр замаа хамгаалах нэрээр Оросын зэрэг ороо суутсан тийм ээ. Хот суурангуудын харьбын энтергээд байгуулагдсан. Тэр одоо Япончууд огт таалагдахгүй байсан. За ингээд нөгөө бусад одоо олон хүчин зүйл байсан. Ингээд Япон бол дайн шахсан юм байна л. Маш их нот өгөөд одоо Солонгосоос та нар бүр ерөөсөө бүр мөсөн татгалж энэ 100% одоо хятадаас бүр мөсөн татгалж ийм одоо санаанууд хэлээд Оросууд хариу өгөхгүй байжгаад тэгэхээр ерөөсөө одоо манай аюунд хариу өгөхгүй нэгэд дайн зарласан. Ингээд одоо Орос Японы дайн гэж нэрлэгддэг. Одоо гэхдээ энэ яг дайхлахтууд энэ зэрэг стратегийн судалгаанаас нь харахад Орос нь бол Японоос хавьгүй илүү хүчтэй байсан байт юм л да. Сая гаруй хүнтэй айрамтай, дайчлагын 2 сая гаруй нөөцтэй тэгээд ерөөсөө Астурндын Казакнд одоо янз бүрийн тэр нөгөө сайн зэрэглэсэн бүлэглүүд биш үү? Одоо тэд нартэйгээ ингээд нөөцтэй их том айрамтай байсан. Япон бол яг үнэндээ бол энд өчиг нэг ер нь нэг хоорой зонд байлдааны ажиллагаа 500 мянган орчим одоо хүнтэй нэг тим юутай байсан байдгийг нөөцтэй. Яг 143 мянган зэрэг 8 мянган офицер тэгээд одоо нийлээд нэг 500 гаруй мянга дээр нэг 200 гаруй хүн их нутаг дээр одоо Манжуурт буухад бэлэн 200 гаруй мянган ийм нэг амьтад. Тэгээ хамгийн одоо анхаарал татах нь тэрнээс 4-5 жилийн өмнөөс Германы сургагчд очоод армийг үндсэндээ Германы армийн загвараар бэлтгэсэн. Одоо тэр байлдаа явуулах арга тактик бүх юм одоо Германы маягаар болцсон ийм одоо сургагч нартай. За нэг сони юмд зэрэг юм сонин байдгийг Манжуурт ирсэн Японы цэргүүд бол 6,000 ДВ зулган 6,000 дамнуурчтай. Одоо ачаавараа сум зөөчдөг. Тэр нь бол асар тэр үедээ бол тэр Манжуурын нутгийг бид нар төсөөлнө шүү дээ. Асар тийм одоо маневрлах боломж олгож байсан байна Японы цэрэг. За ийм байдлаар да ихэлсэн. Тэгээд ер нь бол тэгэл 1900 оны 8 дугаар сар 5 оны 3 дугаар сард бас 2 тулдаанд тэр мөнгөний дэргэд болсон тулдаанд бол Оросын цэрэг ялагдсан. Тэгээд одоо нэг Цусимын тулдаан гэдэг үү шүү дээ 1905 оны 5 дугаар сар 28 тэрэнд одоо тэнгисийн одоо алс торнотын болоотыг бүр мөсөн устгуулсан гэсэн үндсэндээ
одоо ялагдсан Мягмар генерал цаг болж байна уу те. За ийм юм болсон. За тэгээд Монгол хамаарах талаас нь л одоо гол нь ярих гэсэн тэгээд цаг яваачих юм байна. Би ч 20 минут чи хөөе. Би хараад байгаа тийм. Миний чинь тэрнээс арай өөр 20 минут байх хэрэгтэй тийм. За тэгээд за ингээд Монгол хамаарах нь гэхээр ийм байна. Одоо энд 200 гаруйн цус Монгол нь одоо хятадтай нэг бид одоо тэрийг их бодож геополитик учраас ярих хэрэгтэй. Хятадтай яг адил манж гүрний колони орн байсан. Ингээд хятадтай яг зэрэг нэг өдөр тийм үү? Одоо манжийн одоо иргэшээлээс гар тусгаар тогтнолоо зарласан. Түүнээс одоогийн говьлох гээд байгаа шиг одоо манж маягийн хятад гүрний тийм үү бүрддэхүүн байсан юм бишээ гэдгийг би хэлэх гээд байна. За хоёрдугаарх нь хэдийгээр цаана нэг далд санаа байсан ч гэсэн манай энэ үндэсний эрхчлөөний хувьсгалыг хаант Оросоос дэмжиж исэн байдаг юм а. Яг ч арга байхгүй. Одоо маш олон янзын одоо арга хэмжээнүүд байдаг. Тэн дотор бүр 1895 онд гэхэд одоо богдгийн одоо хаант Орос руу одоо тийм эргэлзэлтэй бичиг яваад хариуд нь та нар хүлээж бай. Хамгийн гол нь монголчууд өөрснөө хоорондоо одоо тийм нэгдэлтэй байгаарай гэсэн агуулгатай бичиг ирсэн тийм түүхэн баримт байдаг юм. За тэгээд яг хөө янз бүрийн арга орсууд одоо туслах гэж хэрэгжилж ирсэн. Тэрний нэг нь Петр Бадмаев гэдэг нэг хүн байсан. Энэ хүн одоо юм сонирхолтой баримтууд өгдөн шүү дээ. Энэ чинь 3 дугаар Александр хааны хувь эмч. Одоо нөгөө Даран цэвийн төмөр зам Монголоор дайруулаад төвдрүү тавь гэдэг санааг одоо хаан зөвлөж ирсэн хүн. Тэгээ өөрөө одоо Монголоор их олуудаа бүр төвд орсон. Тэгээ тэр ч байтугай Богдантай их холбоотой байж байгаад 13 дугаар Далай ламыг Оросд альчлах тийм үү? Энэ тэр асуудлыг зохион байгуулж ирсэн ийм хүн байдаг юм а. За тэгээ төгсгөлд нэг ийм 3 санаа хэлэх гээд байгаа юм а. Монголчууд маш богино хугацаанд тусгаар тогтсон одоо энэ хувьсгалаа хийгээд тусгаар усын шинж чанартай болсон. Юуны өмнө энэ хоёр хөрштэй бий болцсон тийм ээ 5 оны дайнд ялгцсан Орос ус. Задарсан манж гүрэн хоёрын сул байдлыг их ухаалаг ашиглаж чадсан гэсэн нэг юм дүгнэлтөнд төрдөг. Хоёрдугаарт нь моментэх олсон гэж ярьдаг ч бид ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр хятад учаан тэр дүн өвлийн хүүдэн бослог гарчаад төв засгийн газар манжийн одоо засгийн газар бол ямар ч зэрэг юуны хүч байхгүй. Юу Монголда мантай тийм үү? Монгол руу цэрэг явуулах тэр асуудлыг авч хилцэх тийм сөхөөгөө болцсон үед тусгаар тогтнолоо зарлцсан. Яг 1-29-нд нэг тийм байдгийг. За нөгөө талаас би түрүүсэн давтаа санаагаа хэлж байна л да. Тэр манжийн одоо хараандаас гарч байгаа тэртээ түрүү гарах Монгол улсыг аль болохоор өөрийнхөө тэр талаар Монголыг тийм үү өөрийнхөө талд болох гэсэн Оросын хааны зэгцтэй бодлогыг монголчууд аягуулсаа мэдчихсэн учраас тэрэнд нь одоо дагад тоглоно гэдэг ч юм уу тийм үү өгтөж янз бүрийн нөхцөл байдлыг үүсгэж янз бүрийн гэрэлцээ хийж за тэр өтө янз бүрийн юм амлж ирсэн. Одоо би тэгээ товчлол хэлчихье тийм ээ. Ийм одоо хүчин зүйлүүд за дээр нь мэдээж би гадна талаас нь ярьж байгаа болохоор дээр нь мэдээж манай Монголын одоо тэр үеийн одоо тэргүүний хүмүүс одоо шашин төрийн одоо тэргүүн зүтгэлтнүүдийн эх орон үзэл тийм үү. Монголын ард түмний одоо манж хятадын далаас гаргасан олон 10 жилийн эрмэлзлийг одоо бас зөв ашиглаж чадсан ийм үр дүнтэй одоо зүйл байжээ гэж хэлэх байна. За баярлалаа. Нийт одоо 8252 км 658 м-ийн хилийн бүрэн одоо тойрсон хилийг хязгаарт багтсан сая 500 гаруй км² нутгийг эзэмссэн ийм одоо улс болон за газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-т шагсан ийм одоо улс болон оршин тогтножээ гэдгийг бол одоо бас энэ хүндтэй эндэрээс бахархалтайгаар хэлэх зүйтэй байгаамаа. За тусгаар тогтнолын үйл ажиллагаатай энийг үнэлэх одоо баталгаажуулах оршин тогтноо хадгалах одоо үйл ажиллагаа бол газар нутгтай салшгүй холбоотой. За түүний одоо хил хязгаартай салшгүй холбоотой байгаа нь тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нэг чухал багна нь хилийн аюулгүй байдал гэж одоо хэлэх үндсэлтэй байгаамаа. За энэ ч бол одоо нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм аа. За хүн төрлөختөнд бол одоо Шивнаа нуруугаар 1600-аад оны дунд үед байгуулагдсан улсын хилийг дэлхийн түүхнээ бол хүн төрлөختөнд анхны хил гэж авч үздэг. Ийм ойлголт ч одоо ихээхэн одоо дэлхийн нийтэд сурвалж бичгүүдэд эрдэмтдийн одоо судалгаанд дурддагцаар л байдаг. Гэвч бол дэлхийн түүхнээ Монгол улс манай эртний өмнөх 193 онд одоо эрдэмтдийн тогтоосноор Хятадын цагаан хэрэм
За түүнээс хойш газар өмнөх газар гэсэн энэ заагаар анхны улсын хилийг бол тогтоосоо. За энэ тогтоосон тэр их сургууль баримтчгүүд нь бол маш их судалгааны өндөр ачаал бүгд агуулгатай байдаг. За тухайлах юм бол тэр хилийн заагийг тодорхойлсон, урт хотоос гэж нэрлсэн үе цагаан хэрнээс хойш хурагш гэдэг тодорхой цэгийг зааж өгсөн. За хоёрдугаарт нь хилийг тэмдэгжүүлсэн. Гуравдугаарт нь хилийн харилцааны талаар өнөөдрийн хилийн дэглэмийн болон гэрээ, хилийн болон хил орчмын дэглэмийн гэрээ гэдэг одоо энэ олон улсын баримт бичгийн үндсэн суурь тэнд бүрэлдсэн. За мөн одоо Монгол үндэстэн дэлхийн түүхнээ хил хязгаараа хамгаалах анхны тусгайлсан хүчнийг бий болгосон. Түүнийг бол Оутаван гэдэг одоо тийм нэр томьёогоор за тэр одоо захирж байгаа ваныг нь одоо Оутаван, за бүрэлдэхүүнийг нь тэр одоо Овг аймгийг Оута гэж нэрлэжсэн ийм одоо хөдөлшгүй баримтууд түүхэндээ бэлтгэнэ байна. За энэ агуулга бол хүн төрөлхтөнд хилийн аюулгүй байдлыг бий болгох түүний үндэс суур үр хөврөлийг бол Монгол үндэстэн дэлхийн түүхнээ анх удаа 2000 жилийн тэртээ тавьсан гэж хэлэх үндсэлтэй юм аа. За энэ тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ерөөсөө газар нутагтай салшгүй холбоотой. Газар нутаг гэдэг энэ ойлголтыг авч үзснээр л тэрийг нэгдэх шангадах хүчин зүйл болгож одоо бүрэлдүүлж чадсанараа улс орон, улс үндэстэн тусгаар тогтнох одоо үйл явц нь цаашаа үргэлжилдэг ийм одоо шинж тэмдэг өнөөдөр ч үргэлжилсээр байна. За Монгол улс 92 онд тусгаар одоо бүрэн эрхэт үндсэн хуулийг одоо батлан гаргаснараа дараах одоо хилийн одоо хил одоо бүрэлдэн тогтсон байгаа. Түрүүн дурдсан 8252 км одоо 658 м урт гэж одоо энийг бол тодорхой хэлэх хэрэгтэй. За яагаад энийг 92 оныг авч үзээд байныг бол нийтдээ 52 км Монгол улсад одоо ирээд Америкаас хийх үед одоо буцаж орж ирсэн байгаамаа. За энэ гэрээ бол одоо их түүхэн цаг хугацаанд бол Монгол улсын өнөөдрийн хил бол маш их хэмнэлттэй, маш их хүчин чармаалт, маш их цус хөлсөөр бол бүрэлдсэн хилээ. За энэ хил бүрэлдэх одоо үйл явц нь хойд хилийн хувьд бол 1727 онд буурын гэрээг тухайн үеийн хаант Орос Манжин эзэнт хүрэн хоёр хийсэн. За үргэлжлүүлээд одоо энэ Тархтайн гэрээ гэсэн ийм гэрээнүүдээр одоо үнд суурлаж за 1975 онд бол баттгаж одоо ингэж 79 оны хилийн зөвлөлт холбоот улс бүгд найрамд Монгол урд улсын гэрээгээр одоо бүрэлдэн тогтсон хилээ. За энэ одоо хилийн одоо Монгол улсын хилийн шинж чанар өнөөдрийн хилийн одоо бүрэлдэн тогтсон шинж чанар бол Монгол үндэстэнгүүдийн дунд зүгээр орон нутгийн шинж чанартай засаг захиргааны одоо хуваарлтын шинж чанартайгаар явагдаж байсан орон зайгаар даслагдан өнөөдрийн Монгол улс одоо газар нутгаа бүрдүүлсэн. За энэний цаана бол Монголын хилийн цаана монголчууд амьдарсаар байгаа гэдэг одоо ийм ойлголт өнөөдөр ч гэсэн явагдаж байна. За энэ Монгол улсын тусгаар тогтнол газар нутаг улсын хилийн бүтэн байдал бол зөвхөн Монгол улсын иргэд төдийгөөр нийт монголчуудын бахархал олон зууныг дамжсан тэмцлийн үр дүн үндэсний үнэт зүйл муу юм аа. За энэ тусгаар тогтнолын үйл ажиллагаа түүнийг хадгалах тэмцэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл бол өнөөдрийн одоо шинжлэх ухааны технологи, мэдээллийн орон зайд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл явц, үзэл баримтлал, арга хэмжээний хүрээнд бол тодорхойлогддог. Энэ шин чанар дэлхийн бүх оронд бол нийтлэг бий болсон. За тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь бол Монгол улсын хувьд өөрийн одоо өвөрмөц байршил, түүхэн уламжлал, одоогийн нөхцөл байдал боломжоо аваад үзэх юм бол дэлхийн нийтэд бүрэлдэж байгаа энэ бүрэлдэн нэгэн тогтсон олон туйлд тогтолцоотой хилийн аюулгүй байдал бол хангах үйл явц салшгүй холбоотой байгаа. За энэ одоо олон туйлд тогтолцооны хамгийн том хоёр төлөөлөгч бол бидний хөрш Орос ба Хятад улсууд бол байгаа. За энэхүү агуулгатай хамт үндэслэж энэхүү нийгэм одоо дэлхийд үүссэн буюу бүс нутагт бий болсон шаардлагатай үндэслэж хилийн аюулгүй байдлыг хангах үйл явцыг санал болгож байгаа хууль руу чаашд одоо суйрлах болно. За цэргийн ер нь бол аюулгүй байдлын хангах салбарын эрдэмтэд бол нэгэн дугаар хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй занлын хувьслын асуудал
байна. За өнөөдөр бол одоо энэ та бүдэд одоо харуулж байгаа энэ түүхээдийн хамрал, эдийн засаг, гамшиг улс төр соёлын төрөмөл гэх мэт энэ одоо уламжлалт тус аюулын хэлбэрүүд бол зөвхөн одоо үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг бас хэлхэн зүйтэй. За ийм одоо хувьслын орон зай дээр бид нар сөрөг нөлөөллийн дор хөлийн аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах асуудал бол яригдах болно. За тийм учраас үндэсний аюулгүй байдал гэдэг энэ ойлголтыг Монгол улс 1992 оныхоо үндсэн хуулийг дагаж 1994 онд анх удаага бие даасан байдлаар өөрийнхөө Монголын эрдэмтдийн одоо эрдэмтэн судлаачдын хүрээнд судалгаа шинжилгээний ажил дээр тулгуурлан анхныхаа одоо үзэл баримтлалыг бол батлан гаргасан. За улмаар одоо 2010 онд үүссэн нөхцөл байдалтай буюу одоо хүн төвтэй аюулгүй байдлын үзэл баримтлалыг бол батлан гаргаад өнөөдөр мөрдөн үйл ажиллал явуулж байгаа нь энэхүү одоо салбартах оюун одоо мэдлэгийн одоо томоохон олголт бол мөн. За мөн одоо тийм хэдий боловч аюул занлын энэ шинж тэмдэг нийгмийн одоо шинжлэх ухааны үзэгдэл цаг минут мөчид одоо хувьсаж байдаг зүй тогтолтоор оршдог учраас цаашид бол одоо боловсронгуй болох шаардлага бол бий. Энэхүү үзэл баримтууд нь мөн одоо энэ зүй тогтолоороо төгс одоо боловсруулагдсан зүйлийг хэлэх боломжгүй юм аа. За Монголын үндэсний энэ онцлог, Монгол улсын бүрэлдэн бий болсон түүх, одоогийн нөхцөл байдал, хүчин чадал одоо сорилт дээр тулгуурлан үндэсний аюулгүй байдлыг авах үзэл баримтлалыг бол дараах агуулгаар одоо бий болгохыг одоо санал болгож байгаамаа. Энэ бол үндэсний үнэт зүйл дээр тулгуурласан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлаа гэж одоо томьёолох боломжтой. За энийг бол нэгдүгээр бид үндэсний үнэт зүйлсийн жагсаалтыг гаргана. Энэ бол язгуур эрх ашиг сонирхол, за мөн үнэт зүйл гэсэн одоо олон нэр томьёогоор бол одоо баримтчигт суусан байдаг. Бид ч одоо мөн тэгж ойлгож явдаг. За мөн одоо эрдэмтэн судлаачны хүрээнд ч одоо ялгамжтай, ялгаатай байдлаар бол одоо ойлголтыг тайлбарлагцаар л ирсээр л байгаа юм. За энэ дотор бол одоо Монгол үндэсний хэл, соёл, түүх, ёс заншил гэх мэтлэнгээр бол үнэт зүйлсийг бол жагсаах асуудал бол нээлттэй. Нэгэн тодорхойлогдсон үнэт зүйлсийг бид үнэлээд хэрвээ баталгаатай хангагдсан үнэт зүйлс байх юм бол түүн дээр одоо эрх ашиг бол үүсэхгүй. Эрсдэлд орж байгаа тэр үнэт зүйлстэй хамгаалах асуудал бол бидний эрх ашиг юм. Эрх ашиг үнэт зүйл бол үндсэндээ шин чанарын хувьд бол доктортой шин чанартай байх ёстой. За эрх ашиг бол цаг хугацаагаар хувьснаа. Тодорхой сөрөг үзэгдэл арилсны дараа бол тэр одоо асуудлыг хамгаалах, хадгалахын төлөөх тэмцэл явуулах эрх ашиг бол үүсэхгүй гэсэн одоо ийм агуулга бол цаана байж байгаа юм ба. За жишээ өрөмтөөр тайлбарлаж ярих юм бол цаг авах учраас энийг бол түр одоо алгасан явъя. За эрх ашиг тодорхойлогдсны дараа бидний ярих ёстой бодлого гарч ирэх ёстой. Ямар бодлого байгаа вэ гэдгээс цаашаа тэр үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа тодорхойлогдно. Үйл ажиллагаа тодорхойлсны дараа түүнийг хангах эрх зүйн орчин бүрэлдэх ёстой. Хүн төрөлхтөн өнөөдөр эрх зүйч нийгмийн тогтолцоон дээр амьдарч байгаа эрх зүйгээс бусад эрх зүйн хэм хэмжээг дагаж амьдрах одоо онцлог хэдийгээр байгаа ч гэсэн эрх зүй хүн бичдэг, хуулийн хэм хэмжээг хүн бичдэг. Тэрний цаана одоо ийм зүй тогтлууд үндэсний аюулгүй байдлын салбарт байдаг гэдгийг одоо бид нар бол анхаарах ёстой. Тодорхой бие бүрэлдэн бий болсон тэр олон улсын эрх зүйн хэм хэмжээг даган одоо бид амьдрах бол шаардлагагүй. Түүнд зохицож түүнийг бүрэлдүүлэн бий болох шаардлага бол Монгол үндэсний хувьд бол нэгэнт одоо бий болоод байна. За мөн цаашаага үргэлжлүүлээд бол үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааны байгуулалтыг түүнийг хэрэгжүүлэх субъектүүдийн одоо бүтэц зохион байгуулалтыг үүрэх гэсэн ийм одоо цураажилтыг бий болгож ээж бид одоо үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэг зүй тогтолт, нэг цонхоор ойлголттойгоор нэг үйл явцаар одоо хангах боломж одоо бүрэлдэх юм аа гэсэн ийм санааг бол та бүдэж дэвшүүлж байна. За энэ хүрээнд улсын хил хамгаалалт гэдэг асуудал хаашаа явах вэ гэдгийг бас товчхон бол хэлье. Яг энэ цаг үед бол одоо улсын хилийн тухай хууль нийгмийн хэмжээнд одоо бас нэлээдгүй одоо санал шүүмжлийн хүрээнд бол өргөжж байгаа. За мөн одоо батлан хамгаалах үзэл баримтлал, батлан хамгаалах багц хууль бол батлагдаад бас удаагүй байгаа энэ цаг үед бол энэ агуулгыг тодтох нь бол зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. За ерөнхийдөө хилийн аюулгүй байдлыг хангах тогтолцооны загварчлалыг бол дараах байдлаар томьёолж болно. За энэхүү загварчлал бол хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг Монголын үндэсний эрх ашигтай нийцүүлэн за олон улсын хэм хэмжээ, нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаа бүс нутгийн хэмжээнд одоо хэм хэмжээнүүдтэй зөрчилдүүлэхгүйгээр одоо аваад явах ийм одоо чиглэл агуулга дээр одоо энэ загварчлал суурилж байгаамаа.
За улсын ил хамгаалалт гэдэг бол хөлийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн цөм. За энэ агуулгыг бол одоо бид нэр бол тодорхойлж гарах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр бол хил хамгаалалт бол дипломат үйл ажиллагаагаар явагдаж байна. Мөн одоо хууль сахиулах үйл ажиллагаа явагдаж байна. За мөн дээр нь хөлийн алба байлдааны ажиллагаа явагдаж байна. За холбогдох жишээ болох агуулгуудыг одоо тавьсныг бол та бүгд бол уншиж учраас бол дурдахгүй өрөөгчий. За мөн батлан хамгаалах цэргийн ажиллагаа байх. Ийм одоо багц агуулгаар улсын ил хамгаалалт гэдэг агуулга бүрдэж байгаамаа. Аль нэгийг салгаж ойлгох ёсгүй. За мөн одоо цэргийн байгуулалтын болон одоо зүй тогтлын амдаар аваад үзэх юм бол тухайн нэгжийг хамгийн хүнд цагийн байдал дээр л үүрэг гүйцэтгэх чадвартай, бүтэц зохион байгуулалттай, бэлтгэл сургалтын нэгдмэл тогтолцоо төлөвлөлтийн нэг ойлголттой байх шаардлага бол байгаамаа. За энэ хүү дөрвөн одоо үйл ажиллагааны багц агуулгыг аваад үзэх юм бол энэ бол шин зүйл биш ээ. Нэгэнт бол хууль зүйн болон эрх зүйн орчинд улсын хилийн хамгаалах үйл ажиллагаанд бол нэгэнт явагдаж байна. За өнөөдөр бол мөрдөж байгаа хил хамгаалтын 3 хэлбэр байна. Ердийн хил хамгаалалт, хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, онцгой байдлын үеийн хамгаалалт гэсэн энэ 3 одоо хэлбэрт дээр дурддагдсан үйл ажиллагааны 3 багц нь бол хамаарна. За үргэлжлүүлээд дайн болон дайн бүхий байдлын үеийн улсын хил хамгаалалт гэдэг ойлголт бол бий байх. Бүрэлдэн одоо тодорхойлох ёстой. За энэ бол батлан хамгаалах цэргийн ажиллагааны одоо салшгүй хэсэг байна. За Монгол улсын хил хамгаалалт нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг, батлан хамгаалах төлөвлөсөний бүрэлдэхүүн байх гэдэг бол энэ заалт бол өнөөдөр ч хэвээр одоо мөрдөгдөж байгаа. За энэхүү та бүдэд одоо хүргэж байгаа агуулга маань зүгээр олон улсын болон үндэсний эрх зүйгээр бол нэгэнт бол баталгааж тодорхойлогдсон зүйл. Гэхдээ системчлэг зүй тогтолтод орж удаад нийтэд хүрээгүй ийм байдалтай яваад байх шиг байгаа юм. Зөвхөн үндсэн хуулийн заалтуудыг аваад үзэх юм бол та бүдэд хүргэж байгаа энэ үйл ажиллагааны багц бол үндсэн хуулийн 25-ын 2, 25-ын 2-ын 3 гэдэг заалтанд бол тодорхой тусгагдсан ийм агуулга байгаамаа. За ингээд дүгнэлт болгож дараах 4 зүйлийг та бүд хүргэж байна. За энийг бол одоо бас дэлгэнгүй уншаад танилцуулъя. Монгол улсын үндэсний оршихуйн үндэс тусгаар тогтнолын баталгаа нь газар нутгийн бүрэн бүтэн байдал өгөөд Монгол үндэстэн олон зуун тасралтгүй одоо тэмцэлж явуулсан одоо энэ үйл ажиллагааны үр дүн нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал юм аа гэж бодож байгаа. Хоёрдугаар Монголын түүхэнд тусгаар тогтнолд төлөөх тэмцэл өнөөгийн байдал хэтийн төлөвийн чиг хандлага бол үндэсний үнэт зүйл дээр одоо хадгалан хамгаалгаж чиглэгдсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай байхыг бол шаардаж байна. Гуравдугаарт Монгол улсын хил залгаа улсад одоо оршин амьдарж байгаа Монгол үндэстэнгүү түрээлж байгаа нь яг хилийн хамгаалтанд бол одоо үүсэх сөрөг төрөлтөд хаалт болж байгаа юм. Энэ нь бол хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа гадаад дотоод орон зай дээр явуулах одоо гэсэн ангиллаар явуулах гэв шаардлагатай байгаа нь бол одоо өнөөдөр нэг бодит амьдрал дээр бол нэгэнд харагдаж байна. За энэ шаардлагыг бол бид бол зүгээр ойлгох хэрэгтэй. Монгол үндэсний түүх, соёл, ёс заншил, хилийг болон бусад үндэс зүйлийг бахархан хамгаалагч түүнийг одоо дээдлэн одоо үзэх үзэл санааг л гадаад орон зай дээр одоо өргөжүүлэх, хөгжүүлэх, бий болгоход одоо чиглэгдэх ёстой гэдгийг одоо хэлхэн зүйтэй. За дөрөвдүгээрт нь сая дурддагдсан Монгол улсын хилийн аюулыг хангах ажиллагааг дараах 4 одоо энэ багцад хамааруулан авч үзэх одоо нэгдмэл ойлголтод хүрэх нь одоо хилийн болон хил хамгаалтын үйл ажиллагаанд бол эрг нөхцөлийг бүрдүүлэх юм аа гэдгийг та бүдэд одоо сонирдуулж байна. Ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дэлхийн болон бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдлын орчны энэ хурдтай өөрчлөлт бол ер нь улс орнуудыг цэрэг батлан хамгаалах бодлогоо зайлшгүй эргэж харж шинжлэх юм хийг бол зүй шаардж байгаа. Ийм учраас Монгол улс дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу батлан хамгаалах бодлого үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт оруулж энэ бодлогын баримтчиг юм бол 3 удаа өөрчилсөн байгаа. Үүнд бол 1994 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлолын үндэсгийн энэ 3 баримтчиг бол харилцсан нэгт уялдаа холбоотой ийм 3 баримтчиг бол нэг тогтоолоор батлагдсан байгаа. Та бүхэн мэдж байгаа. Хоёрт нь бол 1998 оны 56 дугаар тогтоолоор Монгол улсын төрийн цэргийн бодлогын баримт бичиг батлагдсан. Энэ бол Монгол улсын цэргийн номлолын шинжилсэн хувилбар бөгөөд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын бүрэлдэхүүн хэсэг бас энэ батлан хамгаалах бодлогын одоо тухайн их нь одоо гол тулгуур баримтчиг юм болж исэн.
3-дугаарт нь цаг үеийнхээ нөхцөл байдалтай нийцүүлээд 2015 оны 85 дугаар тогтоолоор Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс гэдэг ийм баримт бичиг батлагдаад бид бүхэн одоо үйл ажиллагаандаа мөрдлөг болгоод явж байгаа. Энийг та бүхэн мэднэ. Ер нь бол үндэсний аюул байдлын системийн хувьд альва бодлого эрх зүйн зохицуултыг боловсруулах энэ арга зүй нь бол энэ та бүхэн дэлгэцэнд харж байгаа 5 зүй тогтолтой байдаг. Энэ нь бол нэгдүгээрт ямар ч бодлого боловсруулалт үндсэн суурь нь юу гэхээр үндсэн хуулийн заалт байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол энэ үндсэн хуулийнхаа заалтуудын утга агуулгад тулгуурлан боловсруулагдсан үндэсний аюулгүй байдлын үжил баримтал байх хэрэгтэй. Гуравдугаарт нь энэ үндсэн хууль болон үндэсний аюулгүй байдлынхаа гол агуулгад нийцүүлэн боловсруулагдсан гадаад бодлогын үжил баримтал байх хэрэгтэй. Дараагийн дугаарт үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үжил баримтал, гадаад бодлогынхаа үжил баримтлалын агуулгад нийцүүлэн боловсруулагдсан төрийн батлан хамгаалах бодлогын үндэс байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь энэ 4 тулгуур баримт бичигтийн агуулгыг одоо баримтлсан, тулгуурласан бусад салбарын бодлого эрх зүйн баримт бичгийн боловсруулагдах ийм зүй тогтолтой байдаг. Энэ дээрх зүй тогтлын дагуу энэ 2010 онд үндэсний аюулгүй байдлын үжил баримтал 11 онд гадаад бодлогын үжил баримтал шинжилэгдэн батлагдсан байгаа. Дээрх энэ одоо энэ үндэсний аюулгүй байдлын үжил баримтал гадаад бодлогын үжил баримтлал шинжилэгдэн энэ батлагдсан Монгол Улсын энэ дээрх зүй тогтлын дагуу Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс гэдэг баримт бичиг одоо зайлшгүй шинжилэгдэн гарах юм үндсэн нөхцөл шалтгаан болсон юм аа. Ингээд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн баримт бичигт бол энэ батлан хамгаалах үйл ажиллагаа бол одоо үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг юм аа. Тэгээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдшгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий одоо улс төр нийгэм эдийн засаг эрх зүй цэргийн ийм арга хэмжээгөө тэдгэрийг хэрэгжүүлэх нэгдмэл үрдлэг зохион байгуулалт зохицуултын цогц юм а гэдгийг энэ батлан хамгаалах бодлогын үндэс баримтчигтэй бол тусгаж өгсөн байгаа. Манай улсын хувьд бол улс орныхоо тусгаар тогтнолыг бүрэн эрхэт байдлыг бэхжүүлж аливаа аюулгүй байдлаа хангахад бол юуны өмнө улс төр дипломатын аргыг үрдэл болгоно гэдгээ бол үндэсний аюулгүй байдлын үрдэл баримтлал, гадаад бодлогын үжил баримталтай бол тусгаж өгсөн байдаг. Тухайлх юм бол та бүхэн харж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үжил баримталт бол Монгол Улсын тусгаар тогтнол өнөөдөр та бүхний бид бүхний яриад байгаа бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга хэрэгсэнд улс төр дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж дэлхийн улс орнууд олон улсын байгууллагатай идэвхтэй харилцан амттай ажиллагаа хөгжүүлнэ гэж заасан байна. Харин гадаад бодлогын үжил баримталтай болох юм бол Монгол Улсын аюулгүй байдал үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйнд улс төр дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн ингээд заагаад өгсөн байна. Энэ бодлого маань манай батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт мөн тусгалаа болсон байна. Энэ болохоор Монгол Улсын аюулгүй байдлыг хангах батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын гадаад бодлогын үжил баримтлалыг үндэс болгон Монгол Улс улс төр дипломатын аргалыг урьдчилан болгох бөгөөд гадны зэвсэг түрэмглийн эсрэг цэргийн хүчийг ашиглана гэж ингэж зааж өгсөн байна. Түрүүнд та бүхэн сонсон баг одоо шинжлэх ухааны доктор Шагдар хэлсэн. Тухайн улсын батлан хамгаалах бодлогоос улсын тусгаар тогтнол шалтгаалдаг гэж. Тэгэх юм бол батлан хамгаалах бодлогоор одоо энэ улс орнууд тусгаар тогтнолоо бэхжүүлэх аюулгүй байдлыг хангах асуудал нь нэгдүгээрт хамтын батлан хамгаалах. Хоёрдугаарт хамтын аюулгүй байдал. Гуравдугаарт хамтарсан аюулгүй байдлын хилцлүүд байдаг юм байна. Энэ олон улсын энэхүү хамтын батлан хамгаалах хилцлийн хүрээнд бол Монгол улс НАТО-тай түншлэлийн гэрээтэй та бүхэн мэдж байгаа. Энэ хүрээндээ хамтарч ажиллаж байна. Хоёрдугаарт бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон эндээс зохион байгуулж байгаа хурал чуулганд орж өөрөө байр суурьаа илэрхийлэх мөн албан ёсны мандаттай энхий сахиулах олон улсын ажиллагаанд оролцох зэргээр хамтран ажиллаж байна. Гуравт хамтарсан аюулгүй байдал гэдэг маань хоёр хөрш болон гурав дахь хөршүүдтэй тодорхой хэмжээгээр хамтарсан
хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь олон улсын аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал нь бол улс орнуудыг нь батлан хамгаалах бодлогоо зайлшгүй шинжилээ гэдгийг бол хэлээд байгаа. Түүний чиг хандлага нь одоо өөрийн улс орны аюулгүй байдлыг хангах зорилтоо бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг хангах үйл явцтай уялдуулан зохицуулахад чиглэх болсон байна. Өөрөөр хэлэх юм бол энэ аль ч улс орон аюулгүй байдлаа хангах үйл явц нь бусдын аюулгүй байдлыг хангах үйл явцтай харилцан хамааралтай байж түүнийг цэргийн аргаар хангахаасаа илүүтэй улс төр дипломатын аргыг өөртөд болгож тэгтээ цэргийн одоо итгэлцэл зориулсан батлан хамгаалах одоо дипломатын аргыг баримтлах болсон байна. Монгол улс бол одоо зүүн хойд Аз бол тогтвортой байдлыг бий болгох аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх, цөмийн зэвсгэр хөөцөлдөх явдлыг зогсоох, мөн бүс нутагт терроризм гарах нөхцөлийг хаах зэрэгт бол бас улс орнуудын зэвсэгчдийн өсөлтийн дээд зэгсээр тогтоох зэрэгт бол нэлээд өөрийн гэсэн байр суурьтай үүний эсрэг байдаг. Түүний дотроос Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын гэсэн хоёр их гүрний маань явуулж байгаа батлан хамгаалах бодлого, тэдгээрийн хоорондын харилцааны агуулга, дотоод байдлаас манай улсын аюулгүй байдал бол нэлээд шалтгаална. Тийм ч учраас Монгол улс батлан хамгаалах бодлогоо тодорхойлохдоо бол тухайн улс орны аюулгүй байдал зэрэг батлан хамгаалах талаараа баримталж байгаа бодлогоос нь нэлээд судалж үзчихээж манайх батлан хамгаалах бодлогоо бол гаргаж ирдэг. Хоёр хөршийн талаар үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд юу гэж заасан байна харж үзье. Орос Хятадтай бол сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Ингэхдээ үндэсний эрх ашиг харилцааныхаа түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн инх тайван тогтвортой байдлыг эрхэмлэж бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрхэмлэлцнэ гэж заасан байна. Тэгвэл гадаад удалгын үзэл баримталд бол Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад улстай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад харилцааны энэ тэргүүний зорилт юм аа. Ингэхдээ хоёр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Ингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжил эдийн засгийнхаа өвөрмөц онцлогийг харгалзнаа гэж тодорхойлсон байна. Манай Монгол улс бол ер нь өөрийн улсынхаа нутаг дэвсгэр дээр гадны цэргийг байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй, 50 цагт аливаа цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байх юм бодлоготой. Энэ нь бол хоёр хөрштөөгөө одоо адил тэнцүү найрсаг харилцаатай байхыг чухалчж байгааг нэг илрэл гэж үзэж байгаа. Америкийн нэгдсэн улс НАТОгийн эсрэг чиглэгдээд байгаа энэ гэж хэлж болох энэ Орос Хятадын цэрэг стратегийн түншлэл түүний одоо гол шижин болсон энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллага байна. Шанхай хамтын ажиллагааны бол энд бол манай улс 10 гаруй жил ажиглагчаар явж байгаа. Хоёр улс маань шахавт нэгдэхийг бол нэлээд шахамдуулж байгаа. Энэ нөхцөлд бол Монгол улс одоо аюулгүй байдлаа хангахын тулд Орос Хятадын зэрэгцээ одоо манай бодлогын баримтчиг тодорхойлогдсон 3 дахь хөрш улсуудтай түүний зурс Америкийн нэгдсэн улс олон улсын байгууллагуудтай аюулгүй байдлаа хангах юм үйл ажиллагааг сүүлийн үед хангах их эрмэлзэлтэй болоод байна. Үүний зэрэгцээ улс орныхон тусгаар тогтнолыг хавуулгад цэргийн чадхыг нэмэгдүүлэх асуудал бол орхигдоогүй. Энэ бол хэвээрээ байгаад байна. Сүүлийн үед одоо зэвсэг түвшний одоо үндсэн үүргээс гадна бол олон талт хүмүүнлэгийн инхийг сахиулах зэрэг юм уламжилт бос үүргүүд нэмэгдэж мэрэгжлийн зэвсэг түвшинтэй огчийг хандлага сүүлийн үед их давмгалж байна. Та бүхэн мэдж байгаа болжшгүй аюул дайны үзэл өөрчлөгдөж шинэ хэлбэрийн уламжлалт бус аюулууд бий болж үүний эсрэг чиглэсэн хүчтэй бодлогыг тодорхойлоход бол энэ цэргийн хүчний оролцооны үүрэг бол нэлээд нэмэгдэж байна. Та бүхэн мэдж байгаа аливаа халуун цэгүүдэд болж байгаа энэ хямралыг зохицуулах, байдлыг тогтворжуулах, сөргөлдөх талуудыг эвлэрэлд хүргэх энд бол олон улсын байгууллага түүний дотор нэгдсэн үндэсний байгууллагын үүрэг оролцоо нэмж үүнд бол цэнхэр дуулалтнуудын үүрэг бол нэлээх үүрэг оролттой байж байгаа. Тухайлх юм бол Монгол улс одоо
одоогийн байдлаар дэлхийн улс орны 8 улс оронд 1100 гаруй энхийг сахиулагчд маань энэ олон улсын үйл ажиллагаанд оролцсон үүрэг гүйцэтгэв. Энэ байдал бол цаашд ч нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн Батлан амлах бодлогын баримтчигт яасан нэг гол чиг хандлага бол энэ цаг уурын болон экологийн өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг гарах давтамж нэлээд нэмэгдээд үүнээс учрах хохирол жилээс жилд үндэсний болон бүс нутгийн хэмжээний гамшиг үүсхийн магадaltaй байгаа. Магадaltaй байгаад байгаа. Үүнд бол манай зэвсэгт хүчин, цэргийн хүчийг одоо энэ 50 цагийн нэг үүргийн нэг болох гамшигын үед аврах, хор үршгээг арилгах, сэргээн босгох, олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулах ийм хандлага мөн байна. Энэ мэтчлэн улс орныхон цэргийн чадварыг нэмэгдүүлэх чиг хандлага бодиттой энэ оршин байж байгаа нь болохоор болзошгүй аюул занлын хүрээ далайц их байгаатай шууд холбоотой. Монгол улс бол ер нь цэргийн хүч хэрэглэхээр занлахыг бол зөрчил маргааныг шийдвэрлэх гол арга зам биш юм аа. Ер нь манай улсад гадны зэвсэгт халдлагаар түрэмгийлд өртгөөс бус тохиолдолд бид нар бол дайн зэвсэгт мөрөгдөөнд оролцохгүй. Хэрвээ Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал гадны зэвсэгт түрэмгийлэлээр халдах юм бол тэр халдлага үйлсэн улс орон буюу түүний хамсаатныг Монгол улс дайснаа гэж үзнэ. Үүний эсрэг бүх ард түмнийхээ оролцоотойгоор бол зэвсэг тэмцэл явуулна гэдгийг бол энэ бодлоготой бол тодорхойлж өгсөн байгаа. Монгол улс ер нь бол газар нутгаан одоо цэргээр бүхэлд нь хамгаалах болцоогүй. Ийм учраас тэр Батлан хамгаалах бодлогын үндэстэй тодорхойлж өгсөн Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс болсон төр захиргааны байгууллагууд нийт иргэдийнхээ оролцоонд суурилсан орон нутгийн хамгаалалт, мэрэгжлийн цэрэг зөрсөн зэвсэг түвшин, нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаанаас зэвсэг түвшнээ бүрдлүүлж орон нутгийн чанартай одоо хязгаарлагдмал юм да одоо манай үндэсний аюулгүй байдалд одоо зэвсэг түрэмгийлэл хэрэг үйлдэх юм бол энийг энэ мөргөлдөөнд бэлэн байна гэдэг энэ үн тулгуурлан одоо цэргийнхээ онол урлаг тактикийг хөгжүүлэх юм чиг шугам баримталж байгаа. Үүнээс гадна мөн Монгол улсын эдийн засгийн бодлого төлөлт стратегийн ач холбогдолтой уул уурхай үйлдвэрлэл дид үтс зэрэг стратегийн том ач холбогдолтой энэ салбаруудыг үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалалт эрх ашигт нийцүүлэх талаар бол энэ манай бодлогын баримтчигт бол нэлээд тусгалаа олсон байгаа. Ер нь бол манай Батлан хамгаалах бодлогын үндсэн асуудлууд түүний одоо ирээдүйн чиг хандлагыг бол аюулгүй байдлын төлөвтэй ер нь бол нэлээд уялдуулан шинжлэх нь олон талаас нарийн шинжилгээ хийсний үр дүнд хэрэгжих нарийн төвөгтэй үйл явц болох нь харагдаад байгаа. Үүнд бодиттой ухаалаг хандлага чухал болох нь их тодорхойлж энэ оновчтой шийдэл бодлогыг тодорхойлох үндэс болоод байгаа. Монгол улс Батлан хамгаалалт бодлого үйл ажиллагааны цаашдын шинжилгээний үндсэн чиглэл чиг хандлагыг тодорхойлохдоо одоо Монгол улс өөрийнх нь Батлан хамгаалалт бодлого үйл ажиллагааны өнөөгийн байдал түүний аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн чиг хандлагад нийцсэн шинжилгээнд ер нь үндэслэх нь зүйтэй юм аа гэж үзэж байгаа. Мөн Монгол улс тусгаар тогтнолоо бэхжүүлэх, аюулгүй байдлаа хангах, улс орны Батлан хамгаалах цэргийн хүчнийг бэхжүүлэх бодлого стратеги бол үндэсний аюулгүй байдлын бодлого буюу үжил баримтлал, үндэсний Батлан хамгаалалт бодлого, үндэсний цэргийн бодлого гэсэн юм гурван төвшөнд шат дараалан харилцан уялдаа холбоотой цогц байдлаар тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр Монгол улсын тусгаар тогтнолт бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдшгүй дархан байдлаа хангах нөхцөл бүрднэ гэж үзэж байна. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа. За бид нар Батлан хамгаалах гэдэл яриад байдаг. Батлан хамгаалах гэдэг маань юу гэсэн үг вэ? За ерөнхийдөө бол бид монголчуудын орж ирсэн өгөөл энэ бол орчуулгын үг. Оброно буюу нөгөө англиар бол defense гэдэг үгээс орчуулах гэсэн үг. Батлан хамгаалах бодлого гэдэг маань батлан хамгаалах асуудлыг ер нь хүн гадна талдаа юу гэж ойлгодгийг, нийтлэг байдлаар юу гэж ойлгодгийг бол нэгдүгээр энэ аюул занлаас зэвсгийн хүчээр хамгаалахад бэлтгэх. Дараагаад асуудал сөрөг үүдлийг цэргийн хүчээр цэргийн ажиллагаа явуулж
зохион байгуулах эсвэл цэргийн бус аргаар зохион байгуулах гэж байгаа. Цэргийн бус арга гэдэг бол одоо та бүхэд мэдж байгаа. Манайхан зөвхөн улс төр дипломатын арга гэж цаашаа бол явдггүй. Энэ цэргийн бус арга дотор бол мэдээллийн арга гэж байж байгаа, эдийн засгийн арга гэж байж байгаа, гэрээ эрх зүйн зохицуултын арга гэж байдаг. За зөвхөн эдийн засгийн аргад манай дээр ихэд оюу толгой байж байна. Энэ бол эдийн засгийн нэг арга. Мэдээллийн арга гэдэг бол нэлээд өргөн дэлгэр юм байдаг. Өнөөдөр Монгол улсын мэдээллийн хэрэгслэр ихэнх ярьдаг хүмүүс дандаа улс төрчид. Үүндээ бол аливаа улсын мэдээллийн хэрэгсэл гэдэг бол эх орныхоо тусгаар тогтол аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан хөгжлийн төлөө хүн ардын эрүүл мэнд, ухамсар, соёл, ёс суртахуун төлөө чиглэгдсэн байдаг. Манай хэвлэлийн хэрэгсэл бол одоохондоо хараахан тийм хэмжээнд хүрээгүй. Ерөнхийдөө энэ их том орон зайг бол одоо улс төрийн гэдэг юм уу, иймэрхүү хэмжээнд нэлээд эзэлсэн байдаг. Тэмчээс одоо энэ орол дээрээс эндэрийг ашиглаа гэхэд бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг бол энэ үндэн чиглүүлэх зүйтэй бахаа гэж харддаг юм аа. За тэгээд улсын батлан хамгаалахын тулд мэдээж энэ зэвсгийн аюул залдаас хүчээр хамгаалахын ажил бол нэгдүгээр үрдсэн сэргийлэх ажил байгаа. Өөрчлөлт бэлтгэх ажил. Яг одоо Монгол улсын хийж байгаа бид нар энэ эрх зүйн орчноор бэлдэж байна. Хүнээ бэлдэж байна. Нейтрал техник хэрэгслээр бэхжүүлж байна. Гадаад дотоод харилцаанд олон гэрээ хэлэлцээ өргөгдөж байна. Эдгээр бол бүгдээр бол явсаар бол урьдчилан бэлтгэх ажил юм аа. Урьдчилан бэлтгэж хамгаалж байгаа ажил юм аа. За дараагийн асуудал бол энэ аюул бий болсны дараах асуудал гэж байдаг. Аюул бий болсны дараах асуудал бодит аюул эрсдэл бий болсны дараа цэргийн холбоотон болох, бусдаас дэмжлэг авах гэх мэтийн олон асуудлууд байдаг. Энийг тэр урьдчилан бэлтгэх ажил хийгээд тэр нь амжилтгүй гэдэг юм уу тодорхой хэмжээний нөлөөлт туулаасантай хийдэг юм байнамаа. Тэгэхээр батлан хамгаалах гэдгийг нийтлэг ойлголтоор бол дэлхийн нийтэд юу гэж ойлгоно? Нэгдүгээр тийм аливаа аюул асуудлыг бол зогсоон барих, эсвэл холдуулах, эсвэл хүчийг үзүүлэх гэдэг ийм аргаар байдаг. За болцсогүй үйлийг няцаахын цэргийн бас олон талын арга хэлбэртээр аливаа аюулыг устгах, арилгах, за хүч хэрэглэх гэсэн. Хүч үзүүлэх, хүч хэрэглэх гэдэг бол шал хоёр ойлголт юм аа. Тэгэхээр зөвхөн тодорхой хэмжээний та бүдэд асуулт төрж байгаа, хариулт төрж байгаа. Тэгэхээр улсыг энэ батлан хамгаалах бэлтгэхэд үүсдэг асуудал юу байдаг вэ гэвэл тодорхой хэмжээний хариултууд хэлнэ. Энэ хариултаас үүдээ дахиад асуултууд гарч ирнэ. Улсад ямар асуудал үүсдэг вэ? Батлан хамгаалах бодлого хэрэгжүүлэх гэдэг. Нэгдүгээр аюулыг зогсоон барих, холдуулах сонирхол бол аль ч улс байдаг. Тусгаардагдсан улсд бол бүр хамгийн чухал амин судас бол энэ байна. За дараагийн асуудал мэдээж хэрэглэх хүчтэй байх, тэр хүчээ хэрэглэх. За тэгээд тэр хүчийг хамгаалах юм аргуудтай байх шаардлагатай байд юм аа. За улсыг энэ аюулыг зогсоон барих, холдуулах гэд бодлого гэдэг нь юу хэлээд юм бэ? Хүч үзүүлэх гэдэг ойлголтыг хамааруулдаг. Хүч үзүүлэх гэдэг юу үзүүлэх юм? Яаж үзүүлэх юм? Хизээ үзүүлэх юм? Хаана үзүүлэх юм гэдгийг та бүхэн детальчлан ойлгох гэсэн юм аа. За Монгол улсын мэдээж та бүхэн мэдж байгаа энэ цөмийн зэвсэг хэрэглэх хүн бол ойлгомжтой. Цөмийн аливаа асуудал бол Монгол улсаас ангид юм байна. Тэгэхээр юу үзүүлэх вэ? Яаж үзүүлэх вэ? Энэ өөрийнхөө хүчийг яаж үзүүлэх вэ гэдэг аргууд бол байдаг. За тухайлбал жишээлбэл цэргийн уралдаан тэмцээнд байж байгаа. Одоо та бүхэн бүгдээрээ манайхан оролцсон Москвад болдог одоо энэ танкын уралдаан байна. Одоо бусад оронд нээлттэй хаалганы өдөрлөг болдог, үзэсгэлэн яармаг болдог. Эднэр бол нэг талын одоо тэр хэлбэрт хамаарч байгаа асуудлаа. За мөн одоо цэргийн хамтарсан сургууль байна, дагнсан сургуультууд байна. За мөн хүмүүнлэгийн ажиллагааны олон төрлийн албан хэлбэрүүд байна. За тэгээд инкийг дэмжүүлэх ажиллагаа байна. Цэргийн ёслол парадын ажиллагаанууд байна. Эднэр бол бүгдээрээ энэ хамаардаг асуудал. Энэ бол энэ нэгдсэн ойлголттой энэ цаанаа тодорхой хэмжээний заавал зорилго агуулж явдаг чиглэлтэй байдаг ийм асуудлууд юм аа. Тэгэхээр зэрэг энэ улсыг батлан хамгаалахад ер нь хүндрэл нь юунд байд юм бэ гэдгийг бас судалж үзэх хэрэгтэй мэдээж. За нэгдүгээр энэ зэвсэгт хүчин гэдэг юм уу зэвсэг хэрэглэх ажиллагааны шинэ төрөл технологи бол одоо маш өсрөнгөө явчихсан. Бид нэр энэ технологи үүсгэхэд нэлээд хүн зураг. Тэгэхээр энэ технологиг үүсэж улсаан батлан хамгаалах чадвараа бэхжүүлнэ гэхэд бол маш хүн хүч орж байна. Маш хугацаа орж байна. Маш хүч энерги зарцуулагдж байна. Мэдээж их хугацаа маш хэмжээний мөнгө ордог ийм асуудал байна. За нэг бас дотоод буюу аль талд байдаг асуудал бол энэ альва энэ мэдээж батлан хамгаалах бодлогод мөнгө чухал. Мөнгө чухал учраас энэ эдийн засгч гэдэг хүнд ойлгуулах зөв. Хүн амдаан ойлгож, хүн амаа сургууль бэлтгэж, аюулгүй байдал чиглүүлж авна гэдэг бас нэлээд хүнд ажил. За мэдээж одоо эрх зүй төртэй нийгэмд бол энэ хуульчдад, эрх зүйчдэд энэ хуульчдад бол энэ батлан хамгаалах бодлогыг ойлгуулах бол нэг хүндрэлтэй. Энэ үнд одоо нэлээх батлан хамгаалах бодлого чадвараа бэхжүүлээд явах тэр хугацаанаас маш их нэмэлт хугацаа,
зардал их ордог ийм асуудал байна. Эднийг нийлүүлээд гадаад орчинд юу гэдэг бол ер нь батлан хамгаалах бодлогын тусгаар тогтнол батлан хамгаалах бодлого хэрэгтэй гэдэгт бол маш олон үзэл хандлагууд байдаг. Манайч байдаг. Энд бол эрэгч байна, хасгч байна, тэр нэмэх гасах гэдэг шиг иймэрхүү хөндрөлүүд байна. Би ерөнхийдөө бол энэ товч илтгэлээ бол гадна талаас нь ярих юм. Манай дараагийн илтгэгч мөнгө сайхан доктор бол дотоод асуудлаа ярих юм аа. За ихаал асуулт хариулт гаргал нь одоо хүч хэрэглэх хамгаалахад бэлт гэдгээ юу хэлэх вэ гэдгийг асуулт ойлгож байгаа. Хүч хэрэглэх ашиглах асуудал бол мэдээж хэний эсрэг хэрэглэх юм, хаана хэрэглэх юм, хизээ яаж хэрэглэх юм, яаж байнга энэ хүч хэрэглэх бэлтгэлтэй байх вэ гэдэг асуудал үүснэ. За тэгээ хэний эсрэг гэдэг асуудлыг зүгээр олон улсын жишээн дээр яваа хэлчихье. СЭР гэдэг улс бол сүүлийн батлан хамгаалах сүүлийн бодлого бол Израилийн эсрэг чиглэсэн бодлого явуулсан. Гэвч одоо СЭР гэдэг улс юуны эсрэг яаж явж байгаа вэ гэдэг та бүхэн надаар хэлүүлдэхүү мэдж байгаа. Ирак улс жишээлбэл. Ирак улс ерөөсөө л нөгөө бид нар юм бол хат гэдэг шиг л Ирак, Кувейт гэл чиглэсэн юм эсрэг бэлтгэл ажиллаж хизээ яадаг байсан. Ирак улс л хизээш Америкийн нэгдсэн улс гэж энэ том хүчний эсрэг юм байлдааны ажиллагаа явуулна тооцоогүй юм билээ. Энийг одоо олон улсын цэрэг улс төрийн судлаачид надтай хамт судалгаанд байдаг хүмүүс бол дүгнж хэлдэг юм аа. За ингээд энэ бол аюул нөхцөл байдал бол өнөө цаг үед бол маш огцом одоо ийм өөрчлөлт орж байна. Энийг бас одоо манай эрдэнэ судлаачид сайн ажиллаж, гарахаа ажиллаж судалж явах хэрэгтэй. За дараагийн асуудал нь хаана хизээ хэрэглэх юм бэ гэдэг хүч хэрэгсэл. За энэ дээр зүгээр ерөнхийд нь энэ бол нэлээд найрамчлал бас баг нууцын зэрэглэл орчих гээд байдаг учраас би энийг зүгээр авчин хэлчихье. За тухайлбал дэлхийн улс орнууд 83% үр тарианы асуудалтай. Үр тариа гэдгийг бол энд удаан технологи байдаггүй. Эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг иймэрхүү юм байдаг. Энээс болоод хүн амын өлсгөлэн одоо тэгэл гамшиг н Африк орнуудад иймэрхүү юмнуудад асуудлууд үүсэж байгаа учраас энэ одоо батлан хамгаалах нөөц гэж ярьж байгаа улсын нөөцгөл байна. Энэ ер нь бол бэлэн байдал хангахад бол гол нь энэ хангалтын асуудлуудыг яаж хийх вэ гэдэг бол бас батлан хамгаалах бодлогын бол салшгүй шиг мөн. За дараагийн асуудал бол дэлхийн улс орнуудын энэ зэвсэг цэргийн техникийн 70 орчим хувь нь бол одоо өөр орны технологи дээр системээр ажилладаг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг автоматик систем управление гэдэг автомат системийн удирдлагч байдаг юм уу, РЭБ гэдэг арай алгоритм тэмцэлж байдаг юм. Эдгээр бол дандаа өөр өөрийн технологиор, өөр өөрийн горимоор, өөр өөрийн сансрын сүлжээгээр явчихж байгаа учраас энэ бол маш хүндрэлтэй байна гадаад орчинд. Тухайлбал одоо энэ суугууч гэхийг л дотор нь одоо жишээл энтхийн загвараа тонголжиж байна, Францын загвараа тонголж гэх мэт ийм олон асуудлууд үүсэж байгаамаа. Тэгээ энэ бол одоо бид нарыг одоо батлан хамгаалах бодлогоо явуулахад бол гадаад хамаарал иймэрхүү юмнууд бол нөлөөлж байгаа нэг жишээнүүдийг дурдсан юм аа. За тэгээд мэдээж энэ улсын зэвсэгний чадах гэх чинь бол болдог бол энэ цэргийн аюул, цэргийн бос аюултай бол нэг төвшөнд тэнцүү тэмдэгтэй болох зүгээр байгаа юм. Яг ийм төвшөнд. Гэвч одоо энэ цэргийн бос аюул гэдэг бол бидэнд гүйцэтгэхгүй байна. Дэлхийн технологи хөгжлөнд дагаад нэлээд их явж байна. Тийм учраас Монгол улсын одоо энэ зэвсэгний чадахгүй тийм Монгол улсын батлан бодлогын чадах бол энэ цэргийн болоод гадаад оронд явж байгаа бос аюултай бол энэ тэнцүү байх ийм төвшөнд болох зүгээр байна. За тэгээд улс болгон бол одоо ерөнгийн одоогийн цаг үед бол энэ болжшгүй аюулыг бол одоо маш холоос мэдэрч тэгээд энэ хариу арга хэмжээ авах, хариу үзүүлэхийн арга хэмжээ хугацаагаа маш богиносгож явахгүй бол манайх гэхэд одоо ямар хугацаанд хууль гарч байгаа вэ? Ямар хугацаанд эдийн засаг унаж босч байгаа вэ? Ямар хугацаанд хүн амаа сургаж бэлтгэж байгаа вэ? Гэт энэ дээр одоо бодох юм их бий. Наацхан хугацаа цэргийн албаагч, хугацаа цэргийн алба хаах хугацаа ямар байгаа вэ? Цэргийн албаах олон төрөл хэлбэрийг бид нэр сунгаад ингээ явуулаад байгаа нь ямар учиртай вэ гэдэг бол энэ дээр бас маш бодуустай юм аа. Тэгээд өнөөдөр бол дэлхийн улс орнууд бол энэ хүн амын боловсрол, бэлтгэлийн асуудлаар онцгойлон анхаардаг болсон. Одоо ер нь Монгол улсаас босод ихэнх орны ихтэй сургуулиудаар дандаа энгийн бөгөөд хувийн ихтэй сургуулиудаар албаны бэлтгэлийн танхим, цэргийн бэлтгэлийн танхим гэдэг дандаа бэлтгэлж үүж байдаг, аюулгүй байдлын ойлголт өгж байдаг иймнүүд их өргөн хэмжээгээр яасан. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч төрийн цэргийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд тусгайлан чиглэл үүргэхтэн бол энэ гол нь боловсрол, энэ бэлтгэлийн асуудлыг бол одоо анхаараач. Энэ дээр одоо зэвсэгчин 1000 өдөр тижээж нэг өдөр хэрэгэлдэг байсан бол 1000 өдөр тижээхтэй 1000 өдөр хэрэгтэй байх юм өөр чиглэл рүү орооч гэдэг ийм саналыг бол төвшүүлсэн байгаа. Энийг та бүгд одоо бас ажил хэрэг болоход анхаарна бах. За эдийн засгийн асуудал нь Монгол улсын эдийн засгийн асуудал батлан хамгаалах чадварын ямар хэмжээнд нь хангаж чадах вэ?
дэлхийн ихэнх орны жишгээр бол дотоодын нэгтгэгдэх нь 3 орчим хувь нь батлан хамгаалах зардал байдаг. Манайх бол 0.07 байдаг лөө 0.7 ч их тун нэлээд бага тоо явж байгаа. Ийм байна. За үйлдвэрлэлийн асуудал байна. Цэргийн аж үйлдвэрлэлийн асуудал, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн асуудал, иргэний аж үйлдвэрлэлүүдийг иргэний болон одоо батлан хамгаалах аж үйлдвэрлэл хоёрдмол байдлаар ашиглах ийм үйлдвэрлэлүүд нөөц болцоотой болох асуудал гээд олон асуудал байна. За дараагийн асуудал нь дайчилгааны нөөц буюу дайчилгааны чадамж. Хүн амаа дайчилж болно, нэгтгэж болно тодорхой хугацаагаар. Гэхдээ яаж чадамжтай байх уу, яаж нөөцтэй байх уу гэдэг асуудал бол энэ тусгаар тогтнолд энэ батлан хамгаалах болоод нэн чухал асуудлын нэг мөн. За тэр ООН-ийн өгсөн орон нутгийн хамгаалалт гэдээ бид нэр яриад байгаа. Энэ орон нутгийн хамгаалалт бусад асуудлууд бол энэ бүгдийг одоо зэгцэлж нэг цонхонд оруулж яж энэ улсын батлан хамгаалалт бодлогын хэрэгжүүлэхэд цаг хугацаа багаардаг ийм асуудал байна. За судлаачийн хувьд зүгээр ер нь цаашид батлан хамгаалалт бодлого дээр ямар хөө юм тавигдаад байгаа юм бэ гэхлээр зэрэг аль ч орон дээр бол ийм тусгаар тогтолцоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд цэргийн тэгээд энэ цэрэг улс төрийн болцшгүй аюулчлалыг холдуулах, түүнээс хамгаалах ажлыг бол маш их үе шаттай, нарийн бодлоготойгоор олон салбар өргөн фронтоор хийж байгаа. Энэ бол одоо манай улсын батлан хамгаалалт бодлогот тулгарч байгаа асуудлын нэг мөнөөс болох байхаа. За дараагийн асуудал Монгол улсын улс төр эдийн засгийн язгуур эрх сонирхлыг хамгаалахад батлан хамгаалалт бодлого нөлөөлнө. Нөлөөлөлт тодорхой хугацаагаар нэлээд баг суур нөлөөл болох юм хэмжээнд орох батлан хамгаалалт бодлогыг аваач тавих хэрэгтэй. Ямар ч байсан энэ жилийн шинэ засгийн газараар бол батлан хамгаалах яам маань ямар яам болцсон байгаа байлаа тийм ээ. Тэгэл ингээд цаашаа явах шаардлагатай байгаамаа. За дараашгаас бол энэ зэвсэгт хүчний чиглэлийн энэ ажиллагааг их тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл зэвсэгчийн хөөсгөх байгууллагуудын харилцан ажиллагаа маш их бэхжиж байж нэг чиглэлд болж байж энэ терроризм болоод бусад олон аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил бэхжих юм аа. За тэгээд мэдээж Монгол улс бие даасан тусгаар тассан улс юм чинь батлан хамгаалалт бодлого дотор цэргийн хүч хэрэглэх чадвараа олон талаар бэхжүүлэх шаардлагатай байгааг бас энэ дээр энэ завшааныг ашиглаж хэлэх нь судлаачийн хэлэх нь зүйтэй байхаа. За ингээд энэ бол ер нь тусгаар ногтносон Монгол улсаа батлан хамгаалах бол олон талын одоо оролцоо нэмэгдсээр байна. Цаашид чинь нэмэгдэнэ. Одоо дараагийн хурал гэдэг юм дараагийн бид нар уулзахад арай өөр гэдэг юм өшөө шин ийм асуудлууд нэмэгдэх юм хандлагатай байгаамаа. Ингээд та бүхэнд анхаарал тавьсан баярлалаа. Энэ аливаа улс орон өөрийнхөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал стратегийн мөн чанар нь эцсийн дүндээ бос тусаас цэрэг зэвсгийн хүчээр занал хийх түнgiйлэх нөхцөлд өөрийгөө хамгаалах болцоо чадварыг бүрдүүлэхэд оршино гэд манай амгалан судлаач маань ерөнхийдөө ярьчлаа. Тэгэхээр ер нь Монгол орны батлан хамгаалахын бодлогын уламжлалт түүхэн шин чанар нь Монгол төр үүссэн болсон цагаас эхлэн төр цэргийн нэгдмэл тогтолцоотой байх үедээ ихээхэн хүчирхэг удирдлагын системтэй байсан төрийн бодлогод батлан хамгаалалт бодлогын үүрэг ачааллууд өндөр байсныг илтгэн харуулж байна. Урд нь хэлсэн одоо манай Үлзийбаатар доктор энэ Шагдар докторуугаа илтгэл энэ бас баттадгаж байна гэж бас үзэж байна. За олон улсын түүний дотор Аз номхон далайн бүс нутгийн байдал цоо шинээр өөрчлөгдөж урдын хоёр туйлд хүчний харьцаанаас алж бүс нутагт уламжил болж байсан стратегийн тэнцвэр алдагдан үйл явцын өрнөл инх тайван тогтвортой байдлыг хангах хүчин чармаалтууд огт өөрөөр үнэлэгдэх болсон билээ. Энэ нөхцөлд Монгол улс цэргийн аюулгүй байдлаа мэдээж Орос хятадын зэрэгцээ соёл ертөнцийн хэв хэмжээний дагуу нөлөө бүхий бусад улс орн түүний дотор 3 дахь хөрштэй харилцах хамтран ажиллах замаар болон нэгдсэн үндэсний байгууллага нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд хангахыг эренбэлж байгаа билээ. Монгол улсын баримталж буй зарчмын энэ байр суурь манай улсын тусгаар тогтнолын хүндэтгэн үздэгэ манай мөнхийн хоёр хөрш Оросын холбооны улс бүгднээм хятадд бас байнга илэрхийлж байгааг өвгөн докторын илтгэлж бас батлалаа. За Монгол улсын аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хангахын иргэншлийн зэрэгцээ Монголын ард түмний дээдлэн шүтэг үнд зүйлсэн төрийн тусгаар тогтнол өвгдээсэн мөр өглөн үлдээсэн газар нутаг бөгөөд тэдгээрийг хамгаалахад бэлэн байх нь иргэн бүрийн эрхэм үүрэг байна гэсэн одоо суурин дээр манай батлан хамгаалах бодлого одоо тулгуурлаж ирсэн. Үндэсний аюулгүй байдлыг хангах
үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болсон батлан хамгаалалт бодлогыг дэлхийд дахинаа гарч буй шинэ нөхцөл байдалтай уялдуулан зарчмын хувьд байнга тодхон боловсруулах шаардлага хэрэгцээ бий болсоор байгаа билээ. За үндэсний аюулгүй байдлаа хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болох батлан хамгаалалт бодлогыг энэ хүрээнд судлахдаа мэдээж тодорхой арга барил дээр үндэслэж батлан хамгаалахын бодлогоо тодорхойлж улс орны аюулгүй байдал батлан хамгаалалт хүчийг бэхжүүлэх, төрийн цэргийн байгууллагыг боловсронгуй болгох, дэлхийн цэргийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэх нь тусгаар тогтсон Монгол улсын төр засгийн бодлогын тулгуур зорилт билээ гэж одоо бас ойлгож байгаа. За энэ дэлхийн бусад орнууд цэргийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа төрийн бодлогоо яаж явуулж байгааг энэ арга механизмаар нь энэ хүснэгтээр харуулахыг бодсон. Та бүхэн дээрх хүснэгтийг бас уншиж танилцсан байхаа гэж бодож байна. За Монгол улс нь хөрш орнуудтайгаа харьцуулахад цэрэг эдийн засгийн хүн амын шинжилгээ ухааны технологийн хязгаарлагдмал боломжтой тул бүх нийтийн батлан хамгаалалт стратеги хөгжүүлдэг улсуудтай адил төстэй нөхцөл байгаа. Монгол улсын улс төрийн бодлого байдлаас хамаарна энэхүү батлан хамгаалалт стратегийг хөгжүүлэх арга хэлбэрийг зөв тодорхойлох нь чухал байгааг олон улсын байдал талаас түүхэн хөгжил талаас Мягмар доктор илэрхийлж бас энийг хэлж байна. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд өөрийн геополитикийн онцлог нөхцөл, аюулгүй байдлын хүчин зүйлийг харгалзан үзэж төрийн бодлогын залгамж шин чанараа хадгалан хамгийн тохиромжтой хувилбарыг сонгон батлан хамгаалалт бодлогоо тодорхойлж ирсэн байдаг. За Монгол улсад 1990-ад оноос эхэлсэн ардчлалын үйл явц амжилтлаа өрнөхөд ор ардчлал хүний эрхийг дээдлсэн эдийн засгийн хөгжлийн шин чиглэл баримжаагаар улс орноо хөгжүүлэхийг зарлан туулсан шинэ хуулиа үндсэн хуулиа баталж түүндээ эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж аюулгүй байдал нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэгчэнтэй байна гэдгийг баталгаажуулснаар улс орноо батлан хамгаалах бодлого үйл ажиллагаа зэвсэгчний цаашдын хөгжил зарчмын шинэ өөрчлөлт орох үндсэн суурийг тавьсан. За энэ үеэс эхлээд Монгол улсын тусгаар тогтнол нууц дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах бодлого үйл ажиллагаа нь цоо шинэ орчин нөхцөлд явагдах болсон мөлий. За өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах тогтолцоо цэргийн байгуулалтын эрх зүйн орчин шинэ шатанд гарч манай улс мэргэжлийн зэрэг суурилсан зэвсэгчэнтэй байх улс төрийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд зохион байгуулалт бодлого практикийн чанартай нэлээд зүйлийг хийж одоо гүйцэтгэснийг та бүхэн нэлээд мэдж байгаа. За тэгэхээр батлан хамгаалалт бодлогын шинжилтийг олон улсын цэрэг стратегийн харилцаа аюулгүй байдлын орчны өөрчлөлтөд уялдуулан бодит үр дүнд хүрнэ гэдгийг одоо манай Монгол улсын төрийн цэргийн бодлогын үндэс бичиг баримтан батлагдсанаас хойш дээрх хугацаа гарсан эрх зүйн өөрчлөлтүүд гадаад дотоод орчин нийгэм улс төр эдийн засаг нөхцөл байдал баггүй гарсантай холбогдуулан батлан хамгаалалт бодлыг шинжлэх дараах эрх зүйн практик шаардлага үүссэн гэдгийг бас хэлмээр байна. Дөрөв эхний хуралдаан даргалагч маань яагаад одоо төрийн цэргийн бодлого гэж нэрлэснийг батлан хамгаалалт бодлого гэдээснийг бас энд тайлбарлахыг оролдож байна. За нэгдүгээр Монгол улсын батлан хамгаалалт бодлогыг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал, Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтал зэрэг төрийн тулгуур бодлогын бичиг баримтаар нийцүүлэн шинжлэх эрх зүйн шаардлага үүссэн. Хоёрдугаарт нь батлан хамгаалалт тогтолцооны үндсийг тогтоож, эрх зүйн зохицуултыг шийдвэрлэх, батлан хамгаалах тогтолцоог улс төр эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц харамжаа болохыг төрийн бодлогоор тодорхойлох, бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлүүдийг гаргаж ирэх одоо практик шаардлага бий болсон гэж үздэг. За өмнө нь одоо мөрдөж байсан Монгол улсын төрийн цэргийн бодлогын үндэс бичиг баримт голчлон зэвсэг төрөмгийлээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон зэвсэг түвшнийг бэлтгэх чиглэлийг тодорхойлсон байсан бол Монгол улсын батлан хамгаалалт бодлогын үндэс бичиг баримт улс орны батлан хамгаалалт асуудлыг тогтолцоогоор нь авч үзэж, бодлогын чиглэл үйл ажиллагааг наривчлан тодорхойлж, төрийн цэргийн байгууллагын асуудлыг шинээр туслан онцлогтой гэдгийг энд дурдмаар байна. За Монгол улсын их хурал 2015 онд 85 дугаар тогтоол гаргаж
Монгол улсын батлан хамгаалалт бодлогын үндсийг баталсан бөгөөд энэхүү бодлого нь Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал заасан үндэсний язгуур ашигт тулгуурлал бөгөөд улсын дотоод гадаад аюулгүй байдлын орчин, батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болсон гэж одоо үзэж байна. За энэхүү бодлогын бичиг баримтаар батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалалт бодлогын улс төрийн, эдийн засгийн, нийгмийн эрх зүйн чиглэлүүд болон төрийн зэргийн байгуул, зөвшөөрөгчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлд ямар байх зэргийг тус тогтоож өгснөөр онцлог байна. За улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй. Улс орны бүхий салбарыг хамгаалахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тусгуулсан цогц аргамжаа болохыг улсын их хурл анзааран үзэж Монгол улсын засгийн газрын бүтцийн тухай хуулиар батлан хамгаалах ямыг ерхий чиг үүргийн яам бахаар баталсан билээ. За энэ жил ихэл тухайлбал ууган 5 яамны нэг, батлан хамгаалах яамны 105 жилийн энэ өдрүүд бас тохиож байна. За Монгол улсын их хурлын 2016 оны ээлжид бус чуулганаар нэгдсэн чуулганаар Монгол улсын ерөнхийлөгч зөвшөөрсний ерөнхий хамгаалалтын санаачилсан батлан хамгаалах тухай хууль, зөвшөөрсний тухай хууль, цэргийн албаны тухай хууль, цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлсэн баталсан батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг шинжлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, тулгамдж байгаа олон асуудлыг шийдвэрлэх чухал ажил хөдөлтөө арга хэмжээ босон гэж үзэж байна. Тухайлбал батлан хамгаалах тухай хуулиар батлан хамгаалах тогтолцоо зөвхөн цэргийн арга хэмжээгээр хязгаарласан ойлголтоо өргөн хүрээтэйгээр тодорхойллоо. Батлан хамгаалахын тогтолцооны үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэг суурилсан зэвсэгчин, нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий дайчлага гэсэн өөр хоорондоо уялдаа бүхий 3 тулгууртай байх асуудлыг анх удаа хуульчлан баталсан. За түүнчлэн цэргийн мэрэгсэн байгууллага, цэргийн зэрэг олон салаа утга бүхий ойлголтууд нэг мөр болгон Монгол улсын төрийн цэргийн байгууллагыг тодорхойлж, цэргийн байгууллагын тогтолцоог 50 цагт зэвсэгчин, хилийн ба дотоодын зэрэг онцгой байдлын байгууллагаас бүрдэхээр тогтоосон. Эдгээр байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэв хэмжээ, цэргийн нийтлэг дүрм, цэргийн цол, цэргийн албан хаагчдын бие бэлрэх стандарт, эхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх эрх зүйн үндсийг бий болгосон. За мөн албан хаагчдын нийгмийн хамгааллууд чиглэсэн олон чухал зүйл зааллууд орсон цэргийнхэн талархалтай хүлээж авч байгаа. За энэ нь төр засгийн зүгээс батлан хамгаалах асуудал аш холбогдол өгч бидэнд хүлээлж байгаа томоохон үүрэг хариуцлага гэж үзэж байна. За ингээд Монгол улсын батлан хамгаалалт бодлогын үндэс ямар агуулгатай байгааг бас яг энд оролцож байгаа суралцагч нар, судлаач нар бас тодтогч ямар ганц хоёр слайдуудыг бас гүйлгээд явуулчаа. Цаг хугацаа, илтгэлийн хугацаа ерөөхдөө дөхөж байгаа бах. Илтгэгч маань яг хэлцүүлгэн дээр гол санаануудаа ярилцах байхаа гэж бас бодож байна. Түрүүний хэлсэн цэргийн арга хэмжээг 3 чиглэлээр бас тодтогсон байгаа та бүхэн харж байгаа бах. За ер нь тухайн салбарын батлан хамгаалах чадварын асуудал бас энэ гол асуудал байгаа. Улсын эдийн засгийн чадвараар, хүн амын эрүүл мэндээр, тэдний боловсролын төвшнөөр, төрийн зэргийн байгууллагуудын чадвараар, мэдээллийн хүчин чадлаар, улс төр дипломатын хүчнөөсөөр хангагдана гэж тийм ээ. За тэгэхээр цэргийн буюу батлан хамгаалах байгуулалт нь зэвсэгчний байгууллага, бэхжүүлэлтэй холбогдол бүхий цэвэр цэргийн арга хэмжээс гадна улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа харилцан уялдаа холбоо бүхий улс төрийн нийгмийн эдийн засгийн эрх зүйн болон бусад арга хэмжээ тэдгээр хэрэгжүүл удирдлага зохион байгуулалт байна гэж ярьсан байна. Урд нь арга зүйн хэв хэмжээгээ ярьдаг байсан болохоос биш удирдлага зохион байгуулалт гэдгийг бас төдийлөн тодорхой гаргаж өгөөгүй байсан. За энэ дээр мөн та бүхэн түрүүний дурдсан зүйлийг би яг слайд байлаар харуулчлаа. За батлан хамгаалалт тогтолцооны асуудал байна. Түрүү яасан ярьлаа тийм ээ. За тэдгээрийг хэрэгжүүлэх энэ хоёрдоор ягаанаар оруулсан заалт маань шинээр орсон. Тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын асуудал бол батлан хамгаалалт тухай хуулийн заалт болж хэрэгжиж байгаа. За тэгэхээр Монгол улсын батлан хамгаалалт нэгдэл тогтолцооны тулгуур үндсийг түрүүн хэлжлээ. За түрүүний ярьсан тулгуур 3 ойлголтын асуудал байна. За ингээд орон нутгийн хамгаалтын асуудлын талаар тийм ээ. Дайчлагын талын асуудлаар
За тэгээд улс төрийн чиглэл, эдийн засгийн чиглэл зэрэг бусад одоо энэ чиглэлүүдийг ингээд за энэ Монгол Улсын зэвсэгчний стратегийн үүрэг ашиглах зорилго үр дүн хэрхэн байхыг энэ дээр бас задлж харуулахыг орлоо. Гадны зэвсэгчнийг саатуулан няцаах стратегийн үүрэг зорилго нь болохоор Монгол Улсын улс төрийн удирдлага, улс төр дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгох. За үр дүн одоо юу байх вэ гэхээр мэдээж эдгээр үйл ажиллагааны дүнд нүүб болон нөлөө өгөх улс орнуудаас төмгийлж дарамт шахалт үзүүл төмгийлээс татгалц хүрэх гэсэн одоо ажиллагаануудаар явагдана гэж ойлгож байгаа. За Монгол Улсын зэвсэгчэнд тавигдж байгаа эдүүгийн шаардлага бол чадварлаг байх, мэрэгсэн цэргийн чиг хандлагатай байх гэсэн шаардлагыг бас илэрхийлж байна. За мөн зэвсэгчний үүргүүдийг бас тодтогч өгсөн. За энэ дээр одоо 8.2 дэж тухайлбал агаарын орон зай, агаарын хилийн халдшгүй дархан байдал хяналт тавих хамгаалах асуудлууд байна. 8.2-ийн 5-д байдлын зэвсэг техник материал эрслийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинжлэх, дайрчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургах, хүн амыг цэргийн хэрэг сургах, дэмжлэг үзүүлэх гэх одоо гих мэд шинжлэх олон заалт үзүүлэлтүүд орсон. За ингээд энэ түрүүний олон хүний илтгэл дээр ярьсан зүйлийг багцлаад бас энэ хүү слайдаар үзүүлье. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хуульд үндэслэгдээд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал нь үндсэндээ төрийн батлан хамгаалалт бодлогын үндсийг бүрдүүлж байна. Эдгээрээс үүдээд батлан хамгаалах тогтолцооны хууль тогтоомжууд. За энэ хууль тогтоомжоос мэдээж зэвсэгчнийг ашиглах номлолоосоо үүдээд зэвсэгчний стратегийн төлөлтийн бичиг баримтуудын асуудал байна. За энэ төлөлтийн бичиг баримтуудын асуудалтай нэлээд олон зүйлүүд бас дурдахыг бас хойно үзүүлье. За энэ төрийн зэргийн байгуул гэдэг нэр томьёо бас та бүхэн шинээр орсныг мэдж байгаа. Тухайлбал одоо Монгол Улсын төрийн зэргийн байгууллагын 50 цагийн тогтолцоонд зэвсэгчин хөлийн ба дотоодын зэрэг онцгой байдлын байгууллаас бүрднэ гэж орсон. За ингээд зэвсэгчний бүсчийг бас шинжилэн тодорхойлсон байгаа. За энэ зэвсэгчний удирдлагын асуудал бол улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага, цэргийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн удирдлагын төвшөнд хэрхэн байх вэ гэдгийг одоо агуулга, ашиг богд гүйцэтгэх үүргийнхэн шинж чанараа тодорхойлсон байгаа. Ингээд анхаарал тавьсан баярлалаа. За. Тусгаар тогтнол гэдэг бол альва улсын үндэстэн бүх талаар бие даан хараа тусгаар оршин тогтнож аж төрхийг хэлнэ. Тусгаар тогтнолын баталгаа нь болохоор үндэсний аюулгүй байдал бүрэн утгаараа ангагдсан, хамгаалагдсан, баталгаажиж бэхжсэн байх явдал юм. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь юу вэ? Энэ нь болохоор Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, гадаад дотоод таатай нөхцөл байдал баталгаатай хангагдсан байхыг ойлгож болно. Үндэсний язгуур ашиг сонирхол гэдэг маань Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний соёл иргэншил, хүний эрх хөгжлөө, экологийн тэнцвэр хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдэл зэрэг зүйлүүд багтдаг. За одоо болохоор цагдаагийн байгууллага нь одоо Монгол Улсын тусгаар тогтнолд хэрхэн нөлөөлсөн бэ, ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг талаас нь ярив. Цагдаагийн байгууллага нь болохоор гэмт хэрэгтэд тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үндсэн чиглэл бүхий хууль сахиулах байгууллага мөн бөгөөд нийгмийн дэг журам сахиулах, иргэдэг гэмт хэрэг халдлагаас хамгаалах замаар дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд шууд оролцсон. 95 жилийн түүхтэй цагдаагийн байгууллага нь эх орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсын төрийн цагдаагийн гүйцэтгэсэн үүргийг товч танилцуулъя. Монголын түүхэнд одоо Чингис хаан болон Лэгдээ хааны үед 427 жил хаант төр оршин тогтнохдоо нийгмийн хэв журам сахиулж хэрэг зөрчилдөд тэмцэх ажлыг төрийн тусгай байгууллага яам, төрөл, цэргийн хүчээр болон харьяат улс түүний 100 мянгат төмтийн аймаг, засаг ноёд төшмөлүүд хүчээр зохион байгуулж ажилтнууд нь тодорхой дэв зэрэгтэй төшмөлдөд ажилладаг байсан. 1227 он буюу одоо Манжин толлын үед болохоор Алх Монгол Оросын хил хязгаарыг анх тогтоосонтой холбоотойгоор олон нутагт хил хамгаалах, хэв журам сахиулах, хэрэг зөрчилдөд тэмцэх үйл ажиллагааг цагдаа харуул биелүүлж байсан.
18 дугаар зууны 2 дугаар агсад болохоор их хүрээнд оршин суугчид олширч, худалдаа хөгжиж, улгаа дэрмийн хэрэг зөвчл олонтаа гах болсноос үүдэн хуваарьт газраас сэргийлэн хамгаалах, хэрмэл цагаачин хүмүүсийг орон нутагт нь буцаах, улгаа дэрм зэрэг гэмт хэрэг өдөөлөгчдийг илрүүлэн эхлэх газарт нь хүрэх үргийг 15-ны цагдаа буюу Монголын цагдаагийн их усуу болох 15-ны цагдааг гүйцэтгэж байсан. 8 дугаар богд Жавзан дам хотогт 1911 оны 12 дугаар сарын 29-нд богд хаант улсыг байгуулж тусгаар тогтнолоос эргээсэн боловч одоо 1915 онд Хятад улс Монгол улсын хяактын хэлцээр автономит улс болгосон. Энэ нь болохоор төвийн илтгэлүүдээр манд давхцсан байгаа. Үүний нөлөөнд одоо үндэсний их ашгийг хөсгөлийн хүчээр ойлгож одоо энэ цаг үед болохоор олон одоо үндэсний цагдаа шинээр төрөн гарсан. Энэний нэг нь болохоор цогц хүмүүсийг дурдъя. Үндэсний их ашиг хувьсгалын хүчийг алливт ойлгосон. Хүрээний цагданд зэрлүүлэх хорооны дарга бэс нямж ав. Цагдаагийн ажил ашиглан хувьсгалын үйл хэргийг нууцлан биелүүлж явсан 15-ны цагдаа Динхийн гэгч Жамаа. Ардын нам төр засаг байгуулах ажил ба зэвсэгт туслахад оролцож домогт баатар болсон Дамдан сүрэн. 1991 он зөв хүмүүсийг төрж болно. Мөн одоо цагдаагийн байгууллагын 1991 онд цэргийн салаа нэртэй байгуулагдсан ардын цагдын сэргийлэх 1994 он хүртэл зохион байгуулалт дүрм жумтай болж нийгмийн хэв журам сахиулах гэмт хэрэг зөрчилдөд тэмцэж ажиллагаанд тусалж улс төрийн хийхнийг илрүүлэхэд ажиллах үүргүүдийг амжилттай хэрэгжүүлж байв. Одоо тухайлбал 1921 оны намар Саж лам Жанан данзан 1922 оны өвөл зүүн хязгаарын төхнүүлэх сайд Алтан гэрэл төлөөний төшмөл гончиг даш нарын хийхнийг дайчлан байвжлах. Мөн 1923 оны өвөл туул голын гүүрийг галны шатаахыг олцсон сандаг намын хүмүүсийг илрүүлэн байхад цагдаагийн ажилтнууд оролцжээ. Энэ нь болохоор Монголын цагдаа улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэж байсны тод жишээ илэрлэн юм аа. За ингээд улсын цагдын сэргийлэх ерөнхий газар маань 1924 оны ардын хурлаар одоо байгуулагдсан. Одоо цагдын сэргийлэх байгууллагын маань явуулж байсан үйл ажиллагаа нь болохоор төв орон нутагт улс оршууллын өмч хөрөнгийн эсрэг гэмт хэрэгтэд тэмцэх, хүн малын гоц халдварт өвчнөд тэмцэх, барилга байгууламжийг галын аюулаас хамгаалах, замын хөдөлгөөнийг зохицуулах ордол болон орсоггүй болгоцыг эрен сурчлах гэх мэт одоо ажил үргийг гүйцэтгэдэг байсан. Түүнчлэн гүйцэтгэх ажил эхлэн явуулах замаар гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх илрүүлэх болсон 1932 оны зүүнний Муглааны уршгаар Баруун Дөрвөн аймагт гарсан хувьсгалын эсрэг бослогыг таслан зогсооход чухал хувь нэмэр үзүүлсэн. Энэний нэг тод жишээ нь гэвэл одоо Сумангийн дарга Гаанжураар удирдуулсан 8 ажилтнанд тодорхой хаалгавчаар эсвэргүй нарийн дунд нэвтрэн ороод бослогын тухай мэдээлэл өгөх, төөрөгдсөн буюу хүчин давцсан хүмүүсийг ялгаруулж тэдэнд үнэн зөвийг ойлгуулах, бослогын нөлөөнөөс салгах ажлыг одоо хийсэн юм аа. За 1939 он буюу Японы яар 1939 оны 5 дугаар сарын 11-нд халах гол орчмоор дайн зарлуугийн халдан довтолж манай улсын эзлэн төрөмгийлэхийг олцсон боловч Монгол цэвэрлтийн дайжид тэднийг бот цохиж түүхэн ялтыг байгуулсан. Дайны жилүүд болохоор цагдын сэргийлэх байгууллагын ажилтнууд галын шугамн дээр тулдаагүй хэдиж Японы туршуул эх орноосоо урвсан төслөгчдийг тагнан нийлүүлэх, хууль бус үйлдэлийг нь таслан зогсоох, үйл хэрэгт гар бие оролцож нийслэл хотод дэг журам тогтоох, хэрэг зөрчилдөд тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргийг хэлбэрэлтгүй биелүүлж байсан. Дайны жилүүдэд цагдын сэргийлэх байгууллагын ажилтнууд галын шугам дээр ингээд хүйтэн дайн зөвлөлт холбоот улсын ялалтаар төгссөн боловч Монгол орны гадаад байдал харьцангуй тогтворжиж дотоодын дэг журмыг сайжруулах, улс ардыг аж ахуйг хөгжүүлэх, улс оршууллын өмчийг хамгаалах зорилтын хүрээнд цагдын сэргийлэх байгууллагын үйл ажиллагааг шинжлэх албатыг төлөвлөсөн. Энэ нь болохоор шинэ ямар албатууд гарсан бэ гэхээр шинжлэх ухаан техникийн алба, эрэлж нохоо алба, паспортын хилцс, галт өмчтэй тэмцэх алба, автотиврийн хэрэгслийг шалган байцах алба зэрэг одоо эдгээр албатууд одоо шинээр үүссэн.
За 1990 оны улс төр нийгмийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн дагаад эрүү хэв жирмийн нөхцөл байдалд хүндэрч гэмт хэргийн тоо илт өссөн шилжилтийн үеийн хэцүүхэн онжилууд цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт эргэцэн орчноо шинээр бүрдүүлсэн. Тэгээд 1993 онд болохоор цагдаагийн байгууллагын тухай хуулийг анх удаа баталсан байдаг. Цагдаагийн байгууллагууд өнөөдөр гамшиг ослын үед дэгжин сахиулах, улсын онц чухал байдлыг таслан зогсоох, үндсэн үүрэг бүхий олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, террорист үйлдэлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, зэвсгэлсэн этгээдийг аюулгүй болгох, тусгай ажиллагааны хилцс, эрүүгийн цагдаагийн газрыг гэсэн албадуудтай үүрэг гүйцэтгэж байна. За дүгнэлт нь болохоор Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээж баттган бэхжүүлэх, түүхэн үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл асар чухал байсан гавцаагүй. Тиймээс ард түмнийхээ төлөө аюулгүй амьдралын төлөө сэтгэл зүрхээ зориулсан үеийн цагдаагийн ажилтнаа алба хаагчид баггүй хөв нэмэр оруулж өвсөн тангахтаа үнэнчээр зүтгэж ирснийг түүх харуулж байна. Эх орноо тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн цэрэг дайчид ард түмэн аюулгүй байдлынхаа төлөө зүтгэсэн цагдаагийн алба хаагчдын яруу алдар мандан бодвтугай. Баярлалаа. Батлан хамгаалах эрдэм ширүүний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан гошууч нэргөө таныг урьж байна. Баярлалаа. За цагаан бариарай нэргөө. За хуралд оролцогчдод энэ өдрийн мэндийг хүргье. За батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд иргэний оролцоо иргэдийг бэлтгэх зарим арга зам сэдвээр бэлтгэсэн илтгэлээ саналдуулъя. За илтгэлийнхэнд батлан хамгаалах чадварууд иргэний оролцооны үндсийг тодруулж авч үзье. Монгол Улсын үндсэн хуулинд Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт оролцож мөн сонгосон төлөөллийн эрх хүрхийг байгууллагаараа уламжлан энэ эрхээ хэрэгжүүлнэ. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам олон нийтийн байгууллага сайн дураараа эвлэлдэн нэгт эрхтэй, ингэхдээ нийгэм төрийн аюулгүй байдлыг сахиж хуулийг дээдлэн ажиллана гэсэн нэг үндслэл байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төр иргэний хамтын ажиллагаанд тулгуурлан төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавих, төрийн бус байгууллагын тэгш оролцоо зөвшөөрлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжин, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин эрх зүйн орчныг бүрдүүлж, төр иргэний хамтын ажиллагааны бүтээлч арга хэлбэрүүдийг хөгжүүлнэ гэж заасан бас нэг үндэслэл байна. Батлан хамгаалах бодлогын үндэс баримтчигт болохоор Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндсэн төр захиргааны байгууллагууд нийт иргэний оролцоонд тулгуурласан, орон нутгийн хамгаалалт, мэрэгжлийн зэрэгт суурилсан зөвлөлтчин, нэгдмэл удирдлага төлөвлөлт төхий дайчилгаа гэсэн Дашцвиг генерал зөвлөхийн хэлдэг тулгын 3 жил батлан хамгаалалтын тулгын 3 жил ундах иргэдийн оролцоогоор тодорхойлогдож байгаамаа. Ингээд аливаа Монгол Улсын иргэдийн оролцоо нь Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн элбэг доржийн улсын их хурлд өргөн барьсан иргэдийн оролцооны тухай хуулийн төслийн 5-1-т заагдсан аливаа оролцоонд улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг дээдлэх зарчим тулгуурлана гэж заасныг үндэслэх ёстой. Ингээд батлан хамгаалах чадвах гэдгийг тодруулж авч үзье. Батлан хамгаалах чадвар гэдэг бол улс орныг дайсны төрийн биелээс хамгаалахад бэлтгэгдсэн байдлын төвшин, материалын ба оюун санааны хэсгээс бүрэлдэн тогтож, улсын эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, соёл, ёс суртахуун, цэргийн чадамжийн нэгдлийг илэрхийлэх бөгөөд эдгээр нь батлан хамгаалах чадвараар илэрнэ гэсэн энэ тодорхойлтыг цэргийн нэр томьёон тайлбар толиос тавхан олж харж болно. Батлан хамгаалах чадвах гэдэг маань Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгээр бол улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсрол, төрийн цэргийн байгууллал, мэдээллийн болон улс төр дипломатын чадвархын нэгдлийг хэлнэ гэд эдгээр хүчнөөцөөр хангагдсан байдлыг хэлнэ гэж тодорхойлсон нь батлан хамгаалах чадварт иргэний нийгмийн оролцооны чиглэлүүдийг зааж өгсөн чухал заалт болсон. Ингээд батлан хамгаалах чадварт иргэдийн оролцоог авч үзэхдээ дараах 3 төвшөнд авч үзэж болно гэж судлаач хүний хувьд үзэж байна. Энэ гаргалгааг бол тухайн Монгол Улсын эрх зүйн баримтчдын хүрээнд судалгаа шинжилгээ хийж гаргасан гаргалгаа байгаа. Нэгдүгээрт бол аюулгүй байдлыг батлан хамгаалах бодлого үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хоёрдугаарт эх орноо хамгаалах бэлтгэлийн иргэн эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй байх гэсэн оролцооны түвшин, гуравдугаарт иргэн цэргийн алба хаах үүргээр илэрх ийм 3 түвшний оролцоог энд дурдж болно.
Нэгдүгээр түвшний оролцоо нь шууд бус оролцоогоор илрэх бөгөөд шууд бус дам оролцоо нь сонгуулийн үр дүнд байгуулагдсан төрийн субъектүүд буюу төрийн байгууллагуудаар дамжуулан энэ нь ерөнхийлөгч, улсын их хурл, засгийн газар, Батлан уулын яам зэргээр дамжуулан зөвс төчөнд иргэний хяналттай үйл ажиллагааг хийж байгаа. Энэ зөвс төчөнд иргэний хяналттай тухай үйл ажиллагааг бол зөвс төчний тухай хуулийн 3.1-6-д иргэний хяналт гэж хууль тогтоомжийн биелэл, цэргийн удирдлагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй ил тод хянах үйл ажиллагаа гэж хэлнэ гэж зааснаар тодорхойлогдож байгаа. Ингээд иргэний нийгмийн шууд бус оролцоо гэдэг бол улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн захиргааны удирдлагын төвшөнд дараах зохих улсын салбарын хууль зүйн бичиг баримтуудаар илэрнэ гэсэн бүдүүчийг тавхан харж байна. Ингээд шууд оролцооны аюулгүй байдлыг хангах Батлан уулын бодлого үйл ажиллагаанд иргэний нийгмийн өөрийн оролцоогоор илэрнэ. Энэ нь бол иргэд иргэний нийгмээр дамжуулан Батлан уулын бодлого үйл ажиллагаанд биечлэн оролцох үйл ажиллагааг ойлгож болно. Батлан уулын бодлого үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо иргэн зэргийн харилцааны механизмаар илэрх бөгөөд иргэн зэргийн харилцааны төрийн бус субъект нь иргэний нийгэм гэж авч үздэг. Иргэний нийгмийн зөвс төчөнд хоорондоо зөвхөн мэдээллээр холбогдно. Үнэн бодит байдалд зөвс төчнийг ардчсан нийгмийн элемент болгодог. Энэ нь олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл, шинжилгээ ухааны байгууллага, think tank байгууллагуудад дамжин хэрэгждэг. Ингэхдээ Батлан уулын бодлого үйл ажиллагааны мэдээллээр иргэднийг тасралтгүй тогтмол хангаж байх үүргийг засгийн газар Батлан хамгаалах яам үүрдэг байгаа. Тийм учраас энэ үүргүүдийг дараах 4 чиг баримтлалаар хэрэгжүүлж байна гэж олон улсын туршлага харуулдаг. Нэгдүгээрт иргэний нийгмийн аюулгүй байдал Батлан уулын бодлого боловсруулахад оролцох. Хоёрдугаарт аюулгүй байдал Батлан уулын үйл ажиллагаанд хяналт тавих. Гуравт аюулгүй байдал Батлан уулын үйл ажиллагааг сайжруулах, төгөлдржүүлэх чиглэл улс төрийн шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх. Дөрөвт аюулгүй байдал Батлан уулын үйл ажиллагаанаас нийгэмд учирч буй эерэг сөрөг үр дагаврыг хянаж Батлан уулын төсөв зарцуулалтанд хяналт тавих гэсэн ийм 4 чиглэлээр олон улсын туршлага сургамж харуулдаг. Эдгээр 4 чиглэлд бол иргэний нийгэм үндсэн 4 хэлбэрээр оролцож байгаа. Энийг та бүхэн бүгд мэднэ. Мэдээлэлээр хангагдах, зөвлөлдөх уулзалт, форум, хамтын ажиллагаа, төрийн зарим үүргийг иргэний нийгмийн байгууллагаар өгөөцтгүүлэх гэх мэт иргэдийн хяналт гэсэн ийм чиглэлүүдээр оролцож байгаа. Ингээд аюулгүй байдал Батлан уулын бодлого үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дараах арга замуудыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах. Ингэхдээ дотоодын дуулах телестүүд, соён сэтгүүлүүдийн үйл ажиллагаа өргөжүүлэх, түүнд хэвлэгдэн гарч байгаа мэдээллийн чанар байдал сайжруулалт хийх, бусад гадны хэвлэл мэдээллийн байгууллагатай тогтмол хамтран ажиллаж мэдээлэлээр хангах чиглэлд ажиллах ёстой. Хоёрдугаарт бодлогын судалгаа шинжилгээний think tank байгууллагуудыг хөгжүүлэх. Энэ чиглэлд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн зохицуулалтыг хийж өгөх, хамтран ажиллах, өргөн хүрээний боломжуудыг бий болгох ёстой, эрх зүйн орчин бий болгох ёстой. Жишээ нь Монгол улсад бол одоо Мягмар генералын удирдсан геополитикийн хүрээлэн байна, Бачим гишүүний удирдсан Улаанбаатар судалгааны төв байна. Гэх мэтлэн үүний тоог олшруулж Батлан уулын бодлого үйл ажиллагаанд оролцох, think tank байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Гуравдугаар Батлан уулын олон нийтийн байгууллагуудыг хөгжүүлэх гэсэн юм чиглэл байгаа. Батлан уулын олон нийтийн байгууллагууд бол маш олон чиглэлээр байгаа. Монгол улсад бол Батлан уулын олон нийтийн байгууллагууд өмнө нь одоогоор бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллага, ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, зөвс төчөнд их үйлдвэрчний хэвлэл, ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн байгууллагууд их байгууллагууд байдаг. Одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллага бол татан буугдсан байна. Ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн бэр цэцэг холбоо бол одоо үйл ажиллагаанд бүндэгрээд байхгүй болсон. Эдгээр ийм олон нийтийн байгууллагуудыг дэмжиж, дэлгэрүүлэх энэ байгууллагуудаар дамжуулан олон нийтэд Батлан уулын аюулгүй байдлын чиглэлийн мэдээллийг хүргэх, тэдэнтэй хамтран ажиллах судалгааны шинжилгээ явуулах боломжтой юм аа. Дөрөвт арга зам бол цэргийн мэргэжлийн холбоотыг байгуулах, байгаа үйл ажиллагааг сайжруулах, дэмжих чиглэл. Жишээ нь танкчдын холбоо, хиймчдийн холбоо, артиллерчдийн холбоо гэх мэт байдаг. Эдгээр холбоотын үйл ажиллагааг дэмжиж дайчилгааны давтан сургалтанд оролцуулах, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэлтний сургалтыг үргэлжлүүлэхэд оролцуулах, цэргийн гадуу сургалтыг сэргээн хөгжүүлэхэд оролцуулах гэсэн ийм саналуудыг дэвшүүлж байгаа маа. Ингээд иргэдийн Батлан уулын шалгалт оролцох 2 дугаар түвшний оролцоод буюу иргэн Батлан хамгаалах бэлтгэлтэй байх гэсэн оролцооны хэлбэр байгаа юм.
Иргэн батлан бол бэлтгэлтэй байх гэдэг оролцооны хэлбэрийн эргэцсэн үндэс нь бол батлан болох тухай хуулийн 19-1-1 иргэн эх орноо батлан болох бэлтгэлтэй байх үүрэгтэй гэсэн заалтаар илэрхийлэгдэнэ. Иргэн батлан болох бэлтгэлтэй байх үүрэг нь дараах 4 чиглэлээр байх ёстой. Нэгдүгürt аюулгүй амьдрах ухаанд суралцсан, батлан бол боловсрол эзэмссэн, эрүүл мэнд бие бэлтрийн бэлтгэлтэй байх, оюун санааны зохих бэлтгэлтэй эх орон чөлөө хүмүүжлээ төлөвшсөн байх ёстой гэсэн энэ чиглэлүүд байна. Батлан бол боловсрол олгож өнөөгийн тогтолцоо бол эдгээр иргэний боловсролтой батлан боловсролтой байх 4 чиглэлийг олгож байгаа. Өнөөдрийн батлан боловсролын тогтолцооны хэв загвар энэ байна. Нэгдүгээр цэргийн дээд боловсрол олгох сургалт, цэргийн мэргэжлийн сургалт олгох, төр иргэний чиглэлийн сургалт олгох гэсэн ийм мэдлэг олгох сургалт гэсэн ийм чиглэлүүдийн сургалт байгаа. Эндээс би төр иргэний чиглэлийн сургалт олгох асуудлыг авч үзнэ энэ хэсэгт. Өнөөгийн тэр иргэний цэргийн сургалт буюу хуучны цэргийн гадуур сургалтын тогтолцооны шин чанартай ийм 3 төрлийн сургалт одоогоор бол явагдаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу Батлан амгалахын сайд аймаг нийслэлийн загтаргатай байгуулсан гэрээний дагуу явагдав. 1-2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний болон офицерийн сургалт, бэлтгэл офицерийн сургалт, Батлан амгалах сургуулийн багш сургах бүрэлдэхүүн, материал баазыг төсвөлийн удаг, офицер үлдэх дамжаа мөн бэлтгэл офицерийн дамжаа, цэргийн дүүцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хааж үүрэгтэй болох сургалт гэсэн ийм чиглэлийн сургалтууд явагдаж байгаа бөгөөд эдгээр сургалтуудыг өргөжүүлэн цаашид цэргийн гадуур сургалтын тогтолцоог сэргийн хөгжүүлэх боломжтой юм а гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Цэргийн гадуур сургалтын тогтолцоо энэ бол хуучин зохицолцооны бүдүүц зураг, Батлан амгалах яам, гадуур сургалтын хэлтэс, иргэний хамгаалтын газар, Батлан амгалах тусалт нийгэмлэг цэргийн штабууд гэсэн энэ чиглэлүүдийг шинжилэн сайжруулж өнөөгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаамаа. Цэргийн гадуур сургалтын тогтолцооны эрүүл мэнд, бие бэлтрийн хөгжил, цэргийн эх орон хүмүүжлийн хичээлүүдийг тусгаж давхар олгох боломжтой гэж үзэж байгаа. Тогтолцоогоор айн хөтөлбөрт бол эх орноо бахархах, бие бэлтрээ хөгжүүлэх, эрүүл аюулгүй аж төрөх, хүмүүнлэгийн ёс заншил суртахуун гэх мэт энэ хичээлүүдийг тусгаж дээрх 4 чиглэлүүдийн бэлтгэлийг хангах боломжтой гэж үзэж байгаамаа. Цэргийн гадуур сургалтын тогтолцооны ач холбогдол нь бол таавхан дарж байна. Арга зам. Цэргийн гадуур сургалтын тогтолцоог бий болгох арга зам нь бол нийтийн цэргийн боловсрол орлох тухай хууль, Монгол Улсын иргэнд эх орон чөлөө хүмүүжил тухай олгох тухай хууль, Монгол Улсын иргэдийн эх орон чөлөөний үндэсний хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг уялдуулан боловсруулж баталж хэрэгжүүлэх хэснээр хангах боломжтой юм а. Ингээд 3 дахь түвшний оролцоо Монгол Улсын иргэний үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээр илэрнэ. Нэгсэндээ иргэн бол яг биечлэн цэргийн 940 цэргийн алба хааснаар 3 дахь түвшний оролцоо илэрж байгаа юм а. Иргэний цэргийн үүрэг нь дараахын үүргүүдийг хүлээж байгаа. Энэ бол цэргийн албаны тухай хуулиар шинжилэн зааж өгсөн. Энэ үүргүүдийн дагуу иргэн бол офицерийн алба, асгчийн алба, хугацаа цэргийн алба, цэргийн дүүцүүлэх алба, гэрээ цэргийн алба, оюутан цэрэг дээрээс нь зэвс түвшний анги салбаруудад ажиллаж иргэн Батлан амгалах чадвархан үйл ажиллагаанд оролцож байна. Ингээд энэ дурдгдсан юунуудын асуудал бол нэгэн тогтолцоонд бүрэлдсэн үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Өөр чиглэлүүдэд сайжруулах ажлууд хийгдэж явж байгаа учраас шууд дараагийн саналд орё. Энэ чиглэл дэвшүүлэх санал бол орон нутгийн хамгаалтын тогтолцоог тодорхой болгох. Орон нутгийн хамгаалтын тогтолцоог тодорхой болгохын тулд дараах арга замууд байна. Нэгдүгээр үндсэн ойлголтыг хууль эрх зүйрээр тодорхой болгох, удирдлага төлөвлөлтийг бий болгох, бүтэц зохион байгуулалтыг тодорхой болгох, сургалт бэлтгэлийг тодорхой болгох, оролцогч субъектүүдийн үүрэг оролцоог тодорхой болгох гэсэн ийм чиглэлд орон нутгийн хамгаалтын тухай хуулийг хэрэгжүүлж батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзлээ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.